За нэг сайн азтай байх бол $800. Цагийн $25 цалинтай. Хоёулаа анхны Монгол ажилчин болж ороод явж исэн түүхтэй. Монгол жолооны ирэх болчдөг. Машин түрээсийн газраас чинь бүгдийн цаанаас нь хүчин гэсэн. Бүх хүчээр юм. Машин түрээсийн хувьд үнэн ханшны хувьд бэлтааны ажил, бэлгүүрийн ажил, тавилга угсардаг ажил гихс мөнгө байхгүй. 10 хэдэн сая төгрөг алга болсон тий. За одоо би энийг бас нэг хүмүүст бас анхааруулга болж хэлэх хэрэгтэй байна. Тэгэхээр ажил олдсон их ажил хүн баг болчих. Яг нэг гэрээгээр авчирдаг ажилч тачих. Заавал тийм нарийн мэргэжлийн ажил байхгүйгээр спонсор виз авч энэ урт хугацаанд ажиллаж амьдрах боломж бол байгаа. За юу вэ? За хай. Орой мэд. За, урилга хүлээж авсан баярлалаа. За, урилга өгсөнд баярлалаа. За, мөн ч их хүлээлээ дээ. Мөн ч их хүлээлээ дээ. Зөндөл хүмүүс урдуур орлоо. Би ч одоо номер 1-ээр орох юм болов гэж бодсон. Гүн шүү дээ. Би ч шоу бүр 10-т оруулъя гэж бодсон. Харин ч орчлуулчлаа. За баярлалаа. За эхлүүлээ. За тэгье. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Big Point podcast-ийн маань 4-р дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ удаадаа би өөрийнхөө хайртай дүү болох хамтран ажиллагч Темкага урьж оролцуулж байна. Тэгээд битэрийн хувьд өнөөдрийн хувьд болохоор ерөнхийдөө яг зөвхөн Австралид амьдрал гэхээсээ илүүтэйгээр ерөнхийдөө эндхийн ажлын байр болон ажлын байрны олдцын талаар дийлэх залуучуудын хувьд хийдэг ажлын талаар за тэгээд тэрнтэй холбоотой асуудал, давуу тал, сул тал ч юм уу тэр тал руу илүү их төлхөө ярих учраас за тэгээ энд нөгөө ажилттай холбоотой ямар нэгэн мэдээлэл авахыг хүсчихвэл та бүхэн наашаа орторой. Орой минь дурлага хүлээж авсанд баярлалаа. Ажил сайн. Дэжгүй явуулчлаа. Сайн юу? Сайн нэг 2 3 хоног бороо ороод гэж явах авчлаа. Тийш тий. Айхтар бороо ирлээ шүү дээ. Өнгөрсөн 7 хоног хэд хоног авах вэ? Сая 4-р 5 дахь хагсаан бүтэнсэн. 4 хоног авч. 4 хоног авч. Энд чи бол одоо амар хүн нөхцөл байдал шүү дээ. 4 хоног оферно. Одоо тэгтээ дасан зогсож байгаа шүү дээ. Одоо болоог байна. Анчаас жилийн дараа л гоё тасах гэдэг шүү дээ. Жилийн дараа чинь төлбөрийн асуудлаас өнгөрөөд 2 хүүхдийн төлбөргүй болно. За, Темпэ чинь ер нь хизээ ирлээ. Би ч одоо 22 оны 11 сард эхнэр баг хүүтэйгээ эхлээд гуруулаа ирсэн. За, 22 оны 11 сард ирэхээр чинь чи яг одоо ингээд нөгөө алдарт нөгөө long holiday буюу эндхийн нөгөө Christmas-ийн амралтаар дөхөөд ирчихэж байгаа шүү дээ. Тэгээд угаасаа тухайн үед угаасаа ажлын олдс угаасаа айгүй таарах хүн байсан үе. Ер нь тийм байсан бэлээ. Тэр үед нь тэгээд яг тийм амралтын үед нь таарад ирж байгаа нь угаасаа мэдхгүй хүрээд ирүү эсвэл мэдээд хүрээд ирүү? Мэдхгүй ирсэн. За. Тэгэл яг виз гараад эхнэрч хоёр чинь шууд тикет миктэй аваад за ямар ч учрал манай эхнэрийн хичээл чи 3 сард эхлэх байсан баг. А тэгээд дуулна ирсэн юм биш. Тэгээд тулгаад жоох ирд ирээд дасан зөгч чийгээд ирсэн чинь яг нөгөө лонг эхлэхэр чинь чи явчих тийм л шүү дээ. Ажил нөгөө нэг дуусгаж байгаа учраас ажилчдын нөгөө цөөлөөд ингэж тийм л. За тэрийг онцорч байгаа. Мэдхгүй. За тэгээд нөгөө нэг Christmas-ийн амралтаар тааруулаа өрөөд байсан. За тэгээд ерөнхийдөө угаасаа ажил олдсон мó та дээрээс нь угаасаа амралт эхэлсэн байсан учраас ажил угаасаа шинэ хүмүүс авахгүй байсан үе байж таарж байгаа тий. За тэгээд ер нь анхны сэтгэл ямар байсан? Анхны сэтгэл бол юм гоё юусан. Тэгээд халуун орнд шинэ жил тэмдэглэх бас жоохон анх удаа ихэд бол эвгүүлээсэ. Тий шүү дээ. Тий цас байхгүй. Энэ хальт бороо мороо шивчихсэн. Тэгэл хүмүүсийн хандлт бол угаасаа nice шүү дээ. Байнгын нэрсэлтэй тий. Вараг ууралж байгаа юм байхгүй те. Хаач түвжирсэн ч инээгээл зүг түвжирж идэг хүмүүс үлээ шүү дээ. Тий, ер нь тий. Тий. Очилсан ч инээгээл очилж идэг. Цаг агаар орчны хувьд бол үнэхээр гоёсэн. Тэгээ дээрэс нэмээд бас хүүхдүүдэд бас их гоё байгаа. Орчин нийгэм те хүмүүжж байгаа хүмүүжлийн байдал энэ төр бол үнэхээр айгу. Ер нь бол ирсэндээ байх их баяртай байгаа. Угаасаа нэг уур амьсгал нь 7 орон учраас гоё дулаахан. Тэгээ хамгийн нэг юм сони юм угаасаа нэг халуун орон засгуугаа шинэ жил тэмдэглэх нь өөрөө нэг утгагүй амар сонирн байгаа юм чи. Анх зур байгаад тэмдэглэл байгаа ч гоё уур амьсгал авахгүй те. Шорттой тэнийг. За тэгээд чи ер нь анх ямар ажил хийж гэдэг хоол хүнс ингээд ажил төрөл ингээд бариныхаа мөнгө төгрөгийг болгодог байсан. Чи ер нь анх ер нь заах нууц биш бол чи ер нь анх хичнээн төгрөг төсөлж ирээд тэгээд тэр чинь нэг хэдийн орчим хугацаанд ингээд хүрэгдэж дуусаа. Тэгээд чи яг хизэнээс ингээд эхнийхээ ажлыг хийж эхлээд ингээд явсан бэ. Хэдэн доллартай эхлэе арай. Тэ анх ирээд бид хоёр бол яг $5,000 иржсэн. Бага мөнгө л дөө. Монголд бол их мөнгө. Тэгээд ирээд энэ чинь байр болтохгүйсэн. Тэгээ нэг айлд хажууранд нь 2-7 хоног байсан. Тэгтээ бас байр хайсан. За хамгийн анхны ажил гэх юм бол машин угаалгын газар байсан. Одоо энэ Twongd Sparkles гэдэг нэг солонгос эзэнтэй. Тий. Тэргээр чинь олон монголчууд байна. Цагийн $25 цалинтай.
Тэгээ нэг 30 хүртэл явсан цагийн $30 хүртэлээ. Нэмүүлээд үү? Тий, машин барьдаг, механик машин барьдаг гээд сайн барьдаг гэ нэмүүлээд. Тэгээд тэрнийхээ хажуугаар дугуй түрээслээд. Тэгээд Uber Eats хийж эхэлсэн. Тэгэл яг бас хэцүү. Дугуй түрээслэн гэдэг нь болохоор зүгээр одоо хүмүүсийн бодож байгаа шиг зүгээр ингийн жидэг бол дугуй биш шүү дээ. Биш тий. Хаан дугуй тий. Нөгөө жихэд юу байдаг? Одоо өөдөө бол дэмждэг гэх юм уу арай хөнгөн болгож. Тэгээд мотортой хайбрид. Тий. Хайбрид. Тэр яг нөгөө өөдөө явахдаа л амар сайжилдаг. Тэгээд эдгийн зам чи өөр юм шүү дээ. Хаусн дундор орохоор яг тэгэхээр тэр үеэр амар хэрэгтэй л. Яг хоо нэг батарейгаараа яг 3 цаг л Uber Eats юм. Бас 3 цаг гэдэг чинь болж шүү дээ. 3 цагийн Uber Eats ч юм бол нэг $50, $60. $60. Эд гэртээ цэвэр. Тэгвэл дугуйгаа ер нь хэдээр төрөслөх вэ? 7 хоногийн $150-аар төрөсөлдөг байсан. 7 хоногийн $150 гэдэг чинь чи за нэг дугуйны цэнэгээр 3 цаг явна. Тэгээ чи дугуй чинь өөрөө хэр удаан цэнэгэлдэг юм? Цаг гарын цэнэглээл. Чи тэгээ өдөрт ингээд одоо нэг удаа гарахтаа ингээд 3 цаг яг дугуйтайгаа ингээд хөргөлтөө явчихингууд буцаж орж ирж дахиж цэнэгэлж байгаа буцаа гарах уу? Үгүй экстра батарейтай. 2 батарейтай. 2 батарейтай. Хоёулын цэнэглчихэд нэг мөсөн 6 цаг явчихна. Тэгэл нэг мөсөн орж. Тэгээ бас уцны цэнэг дуусна. Бас нэг power bankтай юм. Тий. Тэгээ хоёр бүх юм ер нь дуусаад л орж ирнэ дээ. Цэнэгч тэр өөрийн цэнэгч тэр өөрөөс дуусаад. батарейч дуусна. Ходооч хохолцоол орж. Тэгэхэд нэг өдрийн 100 чүвэ дагаал ирнэ дээ. Тэгээ нэг 7 хоног явахад 750. За нэг сайн азтай байх бол $800. Сайн явж ичтэй тэгтээ. Тэгээ байрны мөнгө хэдий өгөх лээ? Анх төрийн орсон байр чи өөрөө $750 төрөөсөөсөн. Хоёр эренгүүтээ шууд өөрөөсөө нэр дээр байранд орсон юм уу? 7 хоног аль аж өрөөнд үйж байгаа. Тэгээд яг тэр South Bank-ийн тэнд нэг тавилгагүй 2 өрөө байранд хужаа эйжент байсан. Тэгээд уулзсан чинь шууд орж болно гэвэл тэгээд нөгөө байсан $5,000-ийнхаа $3,500 шууд бондонд өгөл. Тэгээд үлдсэн дээр нэг 7 хоногийн төрөөс өгөөл яг тэгээд ажилд амар шамдаж эхэлсэн баг. Ажил хайгаал зогсоо заагүй юу хийж болох юу вэ бүгдийг хийгээл. Тэгээд анх орсон байр чинь угаасаа тавилгагүй 750. Энийг ингээ ярих юм бол арга хүмүүсийн нөлөөс асах амар хүнд зовлон баг. Зүгээр шүү дээ ямар вэ? Тэр чинь угаасаа хүн болгоны л туулах ёстой туул зам болчиход байгаа шүү дээ. Яг шинээр л амьдрал хийж байгаа л да. Бүх юм тэгээс энэ дэрсэн тэгэл дийлэн хүмүүс яг уу одоо ингээд чи бол яг ингээд ихтертэйгээр хоёулаа ингээд таньдаа хүрээд ирсэн. Гэхдээ ингээд угаасаа хоёулаа учраас ямар нэгэн байдлаар нэг байр төрөслээд нэг аль болох тухтайхан шиг байр төрөслээд амьдрах гэж л угаас үздэг хэлэх. Тэгээ нөгөө над мачиг ингээд ганцаараа анх ирсэн хүн бол надад зүгээр яг үндэ зүгээр ороод унтах ганц шиг ор бахад л баг болчих гэсэн байхгүй юу. Тэгээ тухайн үед чинь тэгээд тэрийгэж дагаад хэлэхөө нөгөө миний анх би орсон байр шин юм 2 давхар ортой. Тэгээд энэ жижигхэн 18 м квадрат дөрөө тэгээд нэг энэтгийхтэй нэг доор нэг энэтгийг байдаг. Би өөрөө дээдлийн орон дээр болдог. Тэгээ минийх чинь нэг байрны түрээс нь $187 тийш. Нөө чиний 750 чи ор би чинь $187. Тэгээ би тэрнтэйгээ тэр байрандаа жил амьдэрсэн шүү дээ. Яг тасралтгүй. Түл гоё л амьдэрсэн шүү. Тийм. Тэгэхээр гол нэг ганцаараа учраас давуу тал бас нэг тал тэр талтай тийм. Бид хоёр чинь бас нэг ойр төвхтдэг ирсэн шүү. Тэгэхээр хоёроо ч хүүхдтэйгээ ирсэн учраас заавал нэг тухтай өөртөө гэсэн нэг орох хортой байх шаардлагатай байна. Дугуугаар хоол хүргэж явж байгаа. Машин угааж байгаа. Машин угааж. Машинаа зэрэгцүүл угаагаад явжсан. Тэгээ өглөө нь машинаа угаачаад тарангуудаа хашиг хоол идчихсэн. Угаах хугацаа нь хэрэг. Зэдээс өгөрдөг. Өглөө 9-өөс 3 хүртэл угаад. Өдөр 3 хүртэл. Заримдаа маш ачаал баг байх юм бол эрт болгочдөг 12 ч юм 1 гэж юм. Ер нь саадлах хугацаа 3 цагтлаа. Тий, хамгийн саадлах зурттай. Тэгээ нэг 4 мөрөг хаачдаг баг. Тэгэл орой яг хүмүүсийн хоолны цаг яг орой нөгөө 5-аас 7 цаг ч хүмүүсийн ланчны цаг. Яг тэр үеийн дугуй гомж гараад нэг 9 цаг. Тэгэхээр л яг 2 ажлынхын цалинг нийлүүлэхэд нэг 150,000 өдөрт. Тий. За тэгэнгүүт чинь танай ихнэр чинь болохоор угаасаа 3 сард хичээл нэхэлсэн. Танай ихнэр ирээд ажилт хийсэн юм. Шууд ажилд орж чадсан юм. Ер нь ажил хийсэн үү? Тий, надаас бол төрүүлээд шууд буудлын ажилд орсон. Шууд. Тий, август. Буудлын ажилд ороод хоёулаа зэрэгцэл хүүхдээ яадаг гэсэн хоёр тэгээ. Хүүхдээ имэнэс таруулдаг гэсэн Монгол имэнэр. Өнгөр ард имэнэр. Юунууд одоо ирсэн Монгол хүмүүсүүдийн юунууд нөгөө штэ. Аав ээжүүд нь аяллаар ирсэн баа штэ. Энэ ажил хийж болохгүй учраас гэрээр хүүхд тарддаг. Тэгэл аль болох ойрхон имэнэртэй хүүхдээ өдрийн эхлээд яг 30-аар өгдөг гэж сүултээ 50-аар болцсон. Одоо тийм юм тогтмол хань шин 50 юм байна. Одоо ч гэсэн 50 байгаа юу? Одоо ч гэсэн 50 өдрийн. Тэр 50-тай хоол унд нь багтдаг уу? Багтана. Тэгэхээр бас даваа хүүхдээс нь цэцэрлэг төхөр угаасаа өдрийн $150 шүү дээ. $150. Доотлон 100-аас 150. Юу шууд 150. Шууд 150 ордог.
Тэгэхээр Монгол эмээ өвнөр чинь ядчил шилтэ лавшаа хийж өгнө дээ. Тий, тэр чинь. Тэгээ энэ тийм цэцэрлэг чинь бас их хэцүү. Хүүхэд ч бас хоолоо идэх мэдэхгүй. Хардгүй юм билээ шүү дээ. Яг нэг юм нохооны өдөр өнжүүлэх шиг дотор ингээ орлоо ичдэг. Тэгэл хүүхэд тоглоомороо тоглоод ийсээ идэл хидэл. Энэ хийг халтайсан юм bijтэй шүү дээ. Тэгээ хоол молын яхад эдгээр багш нар нь өөрсдөө ингээ Монгол багш нар шиг ингээ хоол араас гүйцэтгэхгүй шүү дээ. Тэгээ ширэн дээр нь тавил өөрөө идэл. Тавил өөрөө сонирхож идвэл идэл. Идэхгүй байгаа хоолнуудын цаасан дээр тэмдэглээл. Энэ ийм халыг энийг идэхгүй гэл ямар нэг асуудалтай юугүй юу гэл. Ягаад идэхгүй байгаа гэдгийг ханараас суугаад болж байгаа. Оройн авахд бас асуун тий. Бас тий ээж аав нь авахтаа бас ажилд орж гарч байгаа юм шиг фингер хуруугаа уншуулна. Чи мөн үү биш үү гэдэг нь аав мөн үү биш үү тий. Гэтэ наад чинь бас айгүй зүг юм шүү дээ. Зүг юм билээ тий. Гэтэ бас нөгөө талаар одоо Монголд ч мэдээж ингээ ажилтны төрөлтэй байгаад зарим нэгэн тохиол яг өөрийнхөө нэг төрсэн ах тэгч ч юм уу эмээ өвөг нь явуул авахулчдаг байдал. Тийм л тийм хайр байх юм. Яг уу багш нь хэлээд ийм хүн бас байгаа шүү гэдэг хэлж бол. Нэмэлтээр нэг юм анханасаа бүртгүүлэх юм шүү. Тий анханасаа бүртгүүлнэ. За хүүхдийн цэцэрлэг сургуулийн явлаа. За тэгээд бидний ярьж байгаа нөгөө ажлын хувьд юу яриад байгаа вэ гэхээр яг ингээд хоол өргөөлт, машин угаалга, за тэгээ одоо ажиллаж байгаа нэг барилгын ажил гэдэг ерөөд юм ярьж байгаа. Тэнгүүд яг мэдээж яг ингээд мэрэгчлэрээ ингээд IT-гаар ч юм уу, уурхаад ч юм уу, гейн тентхийн офс ч юм уу ингээд мундаг ажил хийж байгаа залуучууд хүүхнүүд зөндөө байгаа. Гэхдээ дийлэнх аж төрж байгаа монголчуудын маань за багцаал бол 70-80% нь ерөөхдөө угаасаа л яг энэ чиглэлийн ажлыг хийж л амьдарч байгаа. Тийм учраас энэ чиглэлийн ажлынхаа талаар илүү мэдээлэл өгөх гэж ярьж эхэлж байгаа шүү. За хоол үргэж яваа. Тэгээд дараа нь. За тэгээд тэр удаа хэдэн сар хүртэл чи тэгж ерөөхдөө тийм байдалтай байсан юм. Эхнэрийг хичээл эхэлтэл ер нь тэгж явсан шүү дээ. 3 сар хүртэл. Тий, ер нь тэгээ сүүлдээ манай эхнэр маань ер нь маар тижээд эхэлсэн дээ. Намайг ажил ортол 2-7 хоног буудалч нэг 2-7 хоног цайлан буудаж. Яг нэг 1000 орчим доллар буугаал. Тэгээд нэг түрээсээ өгөөл би нэг Uber-ээр нэг жоохон явж $780 хичээл. Тэгээд нэг ингэж урт хатах нөхч үзээ. Яг хичээл нь эхлээл би нэг Gold Coast руу нэг ажил орсон форми. Тэр цагийн 35 үжлээсэн л та. Айгу баг байсан тийм. Яг ажилгүй хийснээс явж хийгээд нэг бас нэг 2-3 сар явжгаад тэгээд энд одоо ажиллаж байгаа сүх ахыг болол одоо ажиллаж байгаа компани. Тэгээ одоо ажиллаж байгаа компани. Хизэнээс орлоо. 23 оны 5 бишээ. Үгүй ээ. 3 тийм ер нь 3 сар явцгаа. Ер нь яг эхнэрийнхээ хичээлдээ зэрэгцээс баг явсан. Ер нь орж ирсэн тийм байна тий. Тэгэд орсон компанид одоо ингээд тэр жигтэй үргэлжлээд одоо ингээд баг 2 жил тий. 2 жилийн мөрөөр хөдөлж байгаа юм шүү тий. Аха. Ер нь тэр намар гэдэг юм дөө. Нэг компанид удажхаар амар. Ер нь тий. Тэгээ угаасаа тэгээ нөгөө нэг ахт чинь чи бидний илүү дутуу бичлэг байгаа ажлаас гарахаар үзүүл ингээд дарамтлаад байгаа шүү дээ. Тий. Тэрийг устгуулж байгаа л гарах. Тэгээ устгахгүй шүү дээ. Уцсан дээрээс сохтууд нь устгачнаа. Уцсан дээрээс нь устгаж байгаа нэг аглоуд үлдчихдэг новшээ. Ноутбукн дээр авцсан байна шүү дээ. Эсвэл мэйл зээл дээр өөрлөгөө шидэж мэдсэн ингээд авшираад за тэр мазарч байгаа. За тэгээд ажлын хувьд за анх чи энэ компанид одоо орж ирэхдээ төмөр их гэж форум их гэж орж төмөр их гэж орж ирлээ. Юу форум их гэж орж ирсэн шүү дээ. Форум анх зарын дагуу холбогдоод форумын ажил гэдэг нь болохоор нөгөө нэг одоо монголоор бол мужаан юм. Мужааны ажил тий. Хив хашмал мужааны ажил тий. Формоор орж ирсэн тэгэл дунд нь нөгөө стилээ хийгээл сураал аль талын ажиллаж. За тэгэнгүүт темпле битэрийн хувьд нэг юм дурсамж байдаг. Тэгээ битэр ингээд ерөөхдөө ингээд би бол бүр 22 оны ингээд 8 сарын сүүлээр ажилтаа ингээд шууд орсон компанид ажилласан. Тэгэнгүүт темп болохоор яг миний араас нэг 23 оны 3 сард тий. 3 сарын 4 сард яг ингээд тэр компани одоо ажиллаж байгаа компанид орж ирээд бид тэр одоо яг нэг компанид ажилладаг болоод тэгээ одоо ч гэсэн үргэлжлүүлээ ажиллаа явж байгаа. Тэгэнгүүт бид тэр тэгж явж байгаад 23 оныхоо 6 сард нь одоо тий тухайн үед бид тэр нэг юм дотор юм үйлдвэрт ажилладаг байж байгаад тэгээд дараа нь бид тэр ингээд тусдаа манай Монгол компани маань өөр Австрали компанитай харилцагч болоод тэгээд тэр компани дээр хамгийн анхны Монгол хоёр ажилтан болж бид тэр ингээд төлөвлөгдөж ирсэн. Гадаа халуун нар тий бараг л төлөвлөгдөж торгуулийн сум шиг хөвдөжсэн биз тий. Тэр үчи яг ид халууны юу байсан шүү дээ. Өвөр юу байсан тий. Хүүтэн байсан. Арж исэн юм. Хөлдөх гэжсэн шүү дээ. Муу цаас орсон тий. Тэгээд анх удаа тэгэж нэг өөр компанид хоёулаа анхны Монгол ажилчин бол ороод явж исэн түүхтэй. Тэгээд тэр компанида ерөөдөө бас битэр чи бараг жилээ цуг ажиллаад тэр маань дахиад дараагийнхаа прошектийн дараагийнхаа компани дээр ингээд одоо нэг ёсондоо Монгол ажилтан нь болоод эхлүүлээл явж яваад үлдсэн. Би болохоор тэр орсон компанид одоо ч гэсэн тэр чигээр хөгжүүлээ ажиллаж байгаа. Ерөөдөө битэрийн хувьд бол нэг тийм намайг бол хайсан гэж хөөсөн гэж намайг бол хөөсөн тий. Юу одоо эзэнгүү шүү дээ. Тэгээд битэр нөгөө нэг миний хамгийн анхны влог дээр
ерөнхийдөө үтсэн хүмүүс байвал тэрэн дээр таксины талаар айгүй ярьсан байгаа. Тэгээд тэрний талаар хоёулаа ерөнхийдөө жоо дэлгэрүүлж яриа. Тэгээд бас нэр энд байдаг юм дийлэнх бас монголчуудын маань бас нэг давхар хийдэг, бас унцсан ажиллаа болгодог. Хичээл сургуультай тэр хүмүүс маань цаг заваараа тий тогтсон цагаар биш өөрийнхөө цагандаа тааруулж ажиллах боломжтой. Тэгээд тэрийгээ дагааж гисэн тодорхой хэмжээний бас гайгүй орлого боломжтой нэг төрлийн ажил маань энд такси хийх, Uber-т явах. Анхандаа нөгөө хоол зөөдөг байжгаад тэгээд дараа нь хүн зөөдөг ажил руу ордог тий. Тэгээд тэрний талаар чи ингээд анх яг машин аваад хоол хүргэлт хийгээд эхлээд анхны ингээд нэг сон сэтгэлдээ ямар байсан. Тэгээд ерөнхийдөө яг анх явж эхлэхээр тэр Uber гэдэг аппликейшнийг ашиглаад эхлэхээр чамд ямар санагддаг вэ? Өмнө тийм хийдэг байлуу? Байгаагүй шүү дээ. Тэгээ өмнө нь хоол хүрж үзээгүй. Тэгээд энд ирээл энд бол хоол хүргэдэг хоёр аппликейшн байна шүү дээ. DoorDash, Uber гэх. Нэгэнд нь бол DoorDash дээр бол нөгөөсөө монгол жолооны нэмэлт болчдөг. Нөгөө Uber чинь бол заавал эмтгийн жолооны нэмэлт шаардлагатай. Заавал шаардлагатай гэсэн тий. Тэгээ Uber Eats чинь нэгдээд тэгээ жил Uber Eats хийж тэгээд таксины эрхэнсээ ирэх гэж баас их юм болно. Тэр чинь аягүй маатал баахын төлөх юм болно. За тэгээ би болохоор тэрнээс цухтаагангуудаа шууд түрээсийн машин руу ороод түрээсийн машинаас бүх бичгээр тавьчих. Тэр нь юу гэсэн юм? Одоо такси үйлчлэгэнд явж болох гэсэн нэг үнэлэх байгаа. За хоёлаа ингэ. Чи ингээд яг ингээд дөнгөж энд ирсэн. Эсвэл одоо яг ингээд сурах хичээлийн хажуугаар нэг ажил хийх гэдэг тийм үү? Яг ингээд Uber одоо яг наадах чинь одоо таксинд явъя гэд сонирхож байгаа хүн байвал яг нэг эхнээс нь детальчлаад за мэдээж тэр хүн одоо машингөө гэж бодоод заяа. Тэгээд яаж машин дүрээслэхөө одоо тэгээд эднэр үр дүрээслэх яг тэрнийхэн талаар детальчлага тайлбар л та. За одоо тэгвэл ингэ штэ. За ямар ч зүйлээс хэллээ штэ. Жолооны шалгалтаа өгөх хэрэгтэй. Тий. Шар хөндлөх аваад Uber Eats гэдэг аппликейшнийг татаад тэгээ бүртгүүлээд за тэнгүүд одоо өөрөө машин авах боломжгүй байх юм бол энэ ч зөндөө машин түрээсийн газар байгаа тий. Google-ээс хайх юм бол Car Rental гэдэг хайх юм бол зөндөө компаниуд байгаа. Өөрөө яг өөрийнхөө сонирхож байгаа үн боломжийн машинуудаа харж агаад тэндээсээ сонгоод очиж уулзаад шар хөндлөхтэй байх юм бол энд шууд 100% одоо баг бүх юмний л одоо түрүүнд шар хөндлөх явж идэг шүү дээ. Хаачсан шар хөндлөх үзүүлэлт шууд явдаг. Манай гадаад паспортоос илүү болчих жоох. Тэгээд шууд шар хөндлөхөө үзүүлээл газартаа гэрээ гээч. За гэрээ гээгээл 7 хоног болгоны тэтгэд тэдэнд төгрөг гээд тэд чинь шууд банкнаас татаад аваач. Тэгээд ерөнхийдөө Uber Eats ингээ болчих жоох. Тэнгүүд энүүгээр жил Uber хоол өргөх нь шүү дээ. Яг өдөр болгон биш л дээ. Яг тодорхой хугацаанд одоо 11 сарын 10 байсан бол 24 оны 11 сар 10 хүртэл ингээ яг хугацаатай. Тэгээ яг тэндээ нэгдэн. Тэгээд таксины чи ирэхэд нэгдэх юм бол нэг юу аав. Такси үйлчлэгэнд явдаг нэг цэнхэр үнэлэх баг. Нэр нь айгүй хэцүү хэл ухалчих гэдэг юм. За тэрийг би зургийг үзүүлээ. За тэр үнэлэхийг аваа. Зургаар оруулж. Тэгээ машин даатгалтай авах хэрэгтэй, өөрөө даатгалтай авах хэрэгтэй. За тэгээд режотой авах хэрэгтэй, RWC-тэй авах хэрэгтэй. Ингээ айгүй олон бичиг юм шаарддаг болохоор хуваараа явахад бас энийг бүрдүүлэх юм тийм үү? Тийм байна. Машин түрээсчих юм бол машин түрээсийн газраас чинь бүгдийн цаанаас нь өгч юм гэсэн. Бүх бичгээр юм. Тий. Өөрөө зөвхөн шалганы шар үнэлгээл апплод хийх гэсэн. Чиний машины даатгалыг, за режо, RWC бүх hire license тий. Ийм хүн үзэн. Одоо тэгээ цэнхэр үнэлэх. Цэнхэр үнэлэх юм. Цэнхэр үнэлэх бол өөрөө аав. Тэрийг яаж авах вэ гэхээр ойрхон өрхийн имлэг гэж ярьж байгаа шүү дээ. GP. Тэрэн дээр цаг аваад Монгол нөгөө жонраны юу шалгалт өгөх чинь эрүүл мэндийн шалгалт жоохон жижиг эрүүл мэндийн шалгалт өгдөг. Хараа мэдрэл өгдөг шүү дээ. Яг тэрнтэй адил тэрийг өглөө эмчээсээ бичгээ авлаа. Main road дээр очиод нөгөөдгөө өгөхөөр бизнес чих хугацаанд тааруулаад нэг жилийн $200 үлээ. Тэр хавцаа төлөөд тэгээд нэг 14 хоногийн дараа шар үнэлэгч нөгөө цэнхэр үнэлэгч гэрээ чагаар үрээд. За тэр хоёр чинь байхад бол бус нь бүгд юунаас машин дүрээсийн газраас өгөөд тэгэд машинаараа хүнээ зүгүүд эхлэв. За тэнгүүд машин дүрээсийн хувьд үнэ ханшны хувьд ямар хэдэн оны ер нь ямар төрлийн машинууд дийлэнхтэй байдгийг тэгээд үнэ нь хэдээс хэдийн хооронд байдгийг за тэгээд яг Uber-т нөгөө хүн зөөхөд ямар машин ер нь илүү их даваа талтай хэдэн суудалтай ч гэдэг юм уу те бензиний хувьд ер нь тий Uber-т бол ер нь хамгийн олон суудалтай машин суудалтай дараа ижтэй 7 сит юм уу 7 сит тий тэгээд яг өөрөө жижигээр зөөнөө гэх юм бол болно шүү дээ тий хүн өөрөө сонголтаа үнийн хувьд бол ер нь бол багада $250 дэш. Бага нь $250 гэж. 7 нэг шүү дээ тий. Тэгээ 300 400 500 эднийхт болохоор зөвхөн рентлгүйгээр машин түрээсийн газрууд rent to own гэж үүдээ. Түрээсийн төлөнгөө өөр юм болох. Тий. Тэгж бас авч болно. Тийм машин зөндөө дандаа 0 гүйлттэй. Он залгуу машинууд байж тийм билээ. Тэр машинуудын үн түрээсийн үн тэрнийх 7 хоногийн 450 байв л үү 400 болчихсон шүү тийм доотлоо. 400 тийм ягаад тэгэхээр rent to own эргүүл өөр юм болох учраас
биднээс визний хугацаанд тааруулаад наашаа цааш явах юм байна. Одоо тэнгуү $400 7 хоногийн $400 ингээд машин жилийн хугацаатай доор ээж жил хагас хугацаатай. За тэрийг бол яг юу яах юм бэлээ? Яг тэр яг гэрээ хийж байгаа хүнтэйгээ ярилцсан шүү дээ. Би танах визээ сунгаад шүү байх юм уу байхгүй юм. Виз яг хизээд үсч цаашаа танаа ямар төлөвлөгөөтэй байгаа ингээд энэ төлөвлөгөөг нь асууж байгаа л ер нь гайгүй болмоор юм байна. Бизнес хугацаанд заавал толохгүйгээр жоо нэмээд сунгаад өгөх боломжтой байна шүү дээ. Тэгтээ тэрхүү угаасаа нөгөө хүний чинь виз дуусаад буцахаар бол машинаа буцааж өгөх л хэвгүй. Тэгээд нэг сул тал нь машинаа өөрийн болгож аваагүй буцаага өгөхөөрөө мөнгө л буцааж авч чадахгүй юм шиг л. Тэр нь ер нь бол тийм байна. Ер нь бол тийм байна. Нөгөө одоо $15,000 ч юм 15,000 төлсөн байжсэн чинь тий. Дахиад нэг 10 төлчих дуусгах гэсэн чинь виз нь дуусаад явахаар болчихвол 15,000 авч чадахгүй л. Тийм. Тэр чинь одоо тэгээ нөгөө эрсдэл нь яг одоо мэдээж $250 зүгээр ингийн түрээсийн төлөөд ингэ явж исэн бол ингээд гинт нэг визний хугацаа үнэхээр дуусаад цаашаа үнэхээр сунх боломжгүй болоо буцах шаардлагатай болчиход яг угаасаа ингээд анханасаа нөгөө аавна гэж зориггүй явж исэн учраас гайгүй. 7 хоногийн өмнө нотис өгөөл маяг өгч шít. Тэгэнгүүт чинь нөгөө нэг шууд өөрийн болгоно гэж одоо гэрээ хийгээд төлбөр $400 $500 төлөө яваад байсан чинь яг цагаад болоод виза сонгосон виз сонгохгүй болчихгод машин үлдээгээс өөр аргагүй болгоод зөрүү нөгөө $250 $200 авч чадахгүй болчихсон. Тэгэхээр хайрын хөдөлмөр болно шүү. Тэгэхээр нөгөө тэрийгээ ч гэсэн яг нөгөө төлөвлөж сайн төлөвлөж бодох хэрэгтэй. Яг би одоо яг ямар төрлийн визтэй байгаа вэ? Тэрийгээ цааш нь яг яаж сунгах боломжтой тэр сунгах боломж нь надад хэрэг боломжтой нээлттэй байгаа лээ гэдэг айлалталтаа эхнэр хүүхд техномектртайгаа сайн ярилцаж тохиролцоо тий гар хөлөө өсөж зуралцаад ихнэртэйгээ гар хөлөө барилцаж жагаад за буцуул асуудалгүй гэдэг. За хэрвээ ийм эрсдэл үүсвэл хоёулаа харын даана тий чи намайг загнахгүй гэдэг харамсахгүй шүү гэж байгаа л тий. Гэтэ яхаа мэдээж тэгээд тиймэрхүү нөгөө гомо юм хийх нь байхгүй тий. За тэнгуү чийний чинь машины төрөл одоо төрүүлж байгаа машин чи хэдэн төгрөгийн төрүүлсэн? $300 машин. За 2023 оны. Би нөгөө Corolla-гоо солилцсон шүү дээ. Тий. Нөгөө болог нэг дээр байсан. Болог нэг дээр байсан Corolla-гоо солилцсон. Одоо тэрийг хятад машин болгосон. Тэр чинь $350 байсан тий. Тий, 350. Одоо болохоор хятад машин. Одоо 300 болгосон. Арай $50 баг болгоод. Хин гэдэг машин билээ чинь одоо. Хятад машин, Cherry. Cherry тий. Сая нөгөө Монголд нэг орж ирсэн шүү дээ. Тий, шинээр орж ирсэн. Cherry баахан гой хөтөд реклам. Тэрний Omoto 5 гэдэг 23 оны загвар. Ахваа бас нэг он залуу машин. Гэтэ одоо эн чинь бол зүгээр rent to own биш үү? Биш зүгээр rent. Би буцааж өгөхөөр тэгэл буцаа өгч. 7 сэттэй лөө. 5 тийш дээ. Үгүй 5 сэттэй. 5 сэттэй юм аа. 7 сэттэй болохоор үн нэмэгдэж байгаа. 7 сэттэй болчих юм бол нөгөө Uber XL гэдэг юу орч шилжиж. XL-ийн гэхээр бас дахиад нэмэлтэх юм шаардлагатай болох уу? Үгүй. Зүгээр машины чинь суудлын ихсэж байгаа. Тэгээ XL гэдэг нэрлэг оронгуудаа арай үнэлгээ нь өндөр дуудагддаг. Тийм үү. Гэтэ одоо чи XL явж байгаа. Тэнгүүд XL болгохоор ер нь яагаад байгаа? Үнэхээр XL нь давуу талтай юм бол ягаад чи XL болохгүй байгаа? Надад одоохондоо тийм том машин хэрэггүй байна. Ягаад? XL нь Uber-т чи яваад чамд хэрэгтэй юм шиг. Би 7 хоногийн 400 төлөх болсон шүү. Тэгэхээр түрээсийн үнэ л нэмэгдэх гэдэг. $100 нэмэгдэх гэдэг. Тэгэхээр чи надад бол одоохондоо тийм их төлбөрийн хажуугаар болж байгаа чанга байна. Тийм. Тэрнээс биш ер нь бол их тийм өөр тийм илүүтэй бичгээр энэ тийм өөр илүүтэй юм болж байгаа. Тийм. Түрээс мөнгөн дээр л нэмэгдэж байгаа. Тийм мөнгөн дээр. Би энэ чинь тогтмол хийхгүй байгаа шүү дээ. Би ч өөрөө одоо 1-ээс 5 дахын оронд эсвэл хагасаа өдөр хүртэл хийж 6 хоног заримдаа 5 хоног ажилчтайгаа барилга дээр ажиллаж байгаа учраас хийхгүй байгаа. Тэнгүүд үгүй энтхийн хамгийн ачаалттай өдрүүд нь 4-5 дахь хагасан. Яг нэг хүмүүсүүд хийж яг шоуны үеэр. Тий. Тэгээ энтхийн цалингийн систем ч нөгөө 7 хоногоор би хийж ойлгосон шүү. 7 хоногоор 7 хоног 3 дахь буучт юм шүү. Новс их. Ер нь галуур уу? Тий. Тэгээ яг 4-5 дахьтай идэж чи яг мөнгөтэй болж таардаг. Тэгээ амар шоуд. Эсвэл 14 хоног нөөж өгөөд шоуддаг ч юм уу. Тий. Mesela олон хүн авдаг болохоор 5 дахь хагасанд бол амар шүү дээ. Шоргоолч нүрэн дээр дэвшсэн юм шиг л сахар асгацсан юм байна. Тий, сахар асгацсан юм шиг л хийж байна. Чи одоо ингээд ерөнхийдөө одоо сүүлийн үед бол ингээд тогтмол 4-5 дахь хагасаа ингээд хийдэг болчихсон байгаа юм байна шүү дээ. Тэнгүүд одоо чиний яг нууц биш бол одоо 4-5 дахь хагасаа ингээд 3 хоног ингээд явлаа гэж одоо ойролцоогоо хичнээн $1 олж जैन. За тэгээд чи одоо ингээд явж байгаа хугацаанд хамгийн дээд нь хэдэн $1 олж ийсэн. Нэг өдөрт ч гэдэг юм тийм. За яг энэ Uber X-ийг хийгээд хамгийн ихтэй 1000-ыг л авлаа. Илүү хийгээгүй. Тий. Өдөр бишээ 7 хоног. 7 хоног. Зайгүй цөөхөн цаг. Яг тэр биш өөрөө барилга дээр ажиллаад амар ядраад ирж байгаа болохоор. Тий. Тэгээд олон цаг суухаар бас машин барихаар нэмээ ядарч байгаа учраас чадахгүй байгаа болохоос яг 7 би 1000-ыг л хийсэн. Нэг 2-3 сарын өмнө юм уу? Тэрнээс одоо би яг түрээсээ л хийж энэ машиныхаа. Ер нь бол машинаа л өгөө. Тий, одоо яг зөв машиныхаа мөнгийг хийгээл цалингаасаа барьны нэтэ өгөөл. Эхнэрийн хүүхдүүдийн төлөвлөлт тэгэл яг. Сайхан таарч байна. Тэгээ би одоо чамаас өмнө нэг асууя гэж бодоод яваад байсан. Тэгээ чадахгүй яваадсан. Тэгээд яг одоо яг саний яриад дээр ярьсан дээрээ асууя. Юу гэхээр өмнө чи өөрийн гэсэн машинтай байсан. Хувьдаа машинтай байсан. Тэрүүгээр яг Uber X гэхээр угаасаа оны хувьд тэнцэхгүй. Энд чинь Uber X
хүн зөөхөнд тулд заавал хамгийн багадаа 10 жил дотроо машин байх хэрэгтэй тий. Одоо 25 он гэдэг чинь 15 оны машин байх хэрэгтэй. Хамгийн бохшинтөө 15 оны машин байх хэрэгтэй гэдэг шүү дээ. За яг тэр нь тийм байж болж байна. Гэтэ чи тухайн үед одоо өөрийнхөө зүгээр машинаа зараад 15 оны 16 оны ч юм уу машин авах боломж байсан уу? Байгаагүй. Ер нь ягаад ингэж яг түрээсийн машин руу шилжсэн? Өөрөө хувийнхаа машинаа бид нөгөө виз дуусаад манай виз чинь жилийн хугацаатай хэлний бэлтгэлийн виз байсан байхгүй. Манай ихнэр. Тэгээд яг жилийн хугацаанд байжгаад бид дахиад визээ сунгах болсон чинь манай ихнэр мастерлоо орох болсон чинь бид чинь нэг $30,000 хэрэг болоод тэгээ тэрэнд яалчгүй машинаа зараад мөнгөө нэмэрлэхээс өөр арга байхгүй болсон учраас бүх мөнгөө шавхаад виз рүүгээ шавхсан байсан болохоор дахиад машин авъя гэхээр он залуу машин авах юм бол одоо багтаал $10,000 болчиход байна шүү дээ. Тэгэхээр байхгүйс учраас машин түрээсийн газар судлаад эхэлсэн байна. Тугасаа хүссэн автоматар л тийш орох. Тийм хүчээр өссөн шүү. Хүчээр л орчихсон тийм. Ажлын ажиг заавал тийм. Одоо энэ бид чинь гадаа ажилтдаг учраас одоо энэ чинь нөгөө халж байгаа нэг 2-3 хоног бороо орчдөг учраас тэр хооронд нь зүгээр суухын тулд Uber X-ээ гэл хүчээр орцсон. Гэхдээ хэрвээ чамд 16 оны ч юм 17 оны ч юм жоохон залуу машин авах боломж нь байсан бол чи шууд машин аваад тэгээ тэрүүгээрээ ер нь бол Uber X-т явна гэдэг сонголтыг хийх үү эсвэл одоо түрээсэлж байгаатай адилхан машинаа түрээслээд ингэж явах уу гэдэг сонголтыг хийх үү? Ер нь бол өөрийнхөө даваа талтай, аль нь сул талтай. Ер нь бол өөрийнхөө явсан дээ шүү дээ. Гэтэ яг хуу Uber X-ийн гэдэг чинь өөрөө машины чинь километр явна амар ихсэн. Энэ чинь нөгөө том хот. Тэгэл одоо миний одоо явж байгаагаар бол багадаа 5-6 км явж хүнээ аваад тэгэл нөгөө хүн маань хаашаа 10-20 ч юм те ингээл явж чинь байнгын эргэлдэж байгаа учраас 6 цаг эргэлдэхэд л ер нь бол 200 км хилчүүлээд явчих чинь. Тэгэхээр нөгөө хуваараа машинаараа явах юм бол нэг машины километр бүр амар өсч чинь те. Тэгээ яв машин чи асаалттай байх тусмаа сервис хийх хугацаа нь маш богинохон ойр ойрхон байх болно. Тэгээ надад бол ашигтай юм нь бол түрээс санагдсан. Би бол одоо өөрөөсөө $100 ч гаргахгүй түрээсээ би зөвхөн түрээсээ л төлнө. Бензинээ түрээсээ төлнө. Машин сервисүүд бүх юм цаанаасаа. Дугуй муугуу солиос илүү бүх юм цаанаасаа. Бүх юм цаанаасаа. Режо RW бүгд цаанаасаа. Бүх юм цаанаасаа бүх юм цаанаасаа төлсөн. Тэгэхээр яг тийм тогтмол гардаг зардлын хувьд бол ер нь бол яг давуу талтай байж болох гэдэг юм тийм. Гэхдээ нөгөөтэйгүр 7 хоног болгон $300 хэмээх юм да. Тэгнь. Тэр чинь тэгэл үржүүлээд явах гарч байна. Тэгээд тэр чинь нэг жилийн $50 нэр үржүүлээд бодвол $15,000. Тий. Цуглуулсан байж өгөх болох гэдэг тийм. Тэгээд урсгал зартал шүү дээ. Тэгээ яг $15,000 эргээ бодохоор $10,000 одоо жишээ нь $15,000 машин авлаа гэж бодоход Uber X явлаа гэж жилийн дараа тэр $15,000 биш $7,000 орно гэсэн үг шүү дээ. Тэгээ ер нь бол мөнгө ханшаа алдчихсан шүү дээ. 200 км зэлээ. 100 км-тэй машин авах 200 км л ороход тал манд баггүй шүү. Тал манд нь байхгүй. Тэ. Тэгэхээр яг илэгдэл харагдал амар болно л да. За яг үнэхээр ингээд 10,000-аар машин аваад тэгээд тэрүүгээрээ ингээд таксиндаа яваад тэгээ эргээд 10,000-ийнхаа машиныг ядаж нэг 5,000 ч юм уу 7,000-аар ч юм уу оруулаад зарах боломж нь байгаа. Тэгээ зарж чадчихвэл хувьтай машинтай байх нь давуу тал. Тий. Мөнгө хэмнэх. Яг ингээд доотлол дүнгээ бодох юм бол яг жилийн эцсээ бодох юм бол давуу тал. Гэхдээ нөгөөтэйгөр үнэхээр нэг 10,000-аар авсан машинаа эргээд 10,000-аараа доор ажныг 5,000 6,000 руу хөрвүүлж зарж чадахгүй бол нөгөө түрээсийн машин авсан илүү давуу тал. Мөнгө эргэлдүүлж чадахгүй алдагдлалд ороод байвал өөрсдөнд нь хэцүүлэх. За яг бас нэг тэр талаар юм байгаа даа тий. За тэгээ ерөнхийдөө угаасаа ингээд эндхийн угаасаа монголчуудын дийлэнх монголчуудын хийдэг ажлуудын хувьд ерөнхийдөө нэг тиймэрхүү байгаа. Тэгээ нөгөө гадуур угаасаа нөгөө нэг юм бэлтааны ажил, за тэгээд нөгөө дэлгүүрийн ажил, joiner гэдэг нөгөө тавилга угсардаг ажил маань тэгээд элдв янзын энд бол байх хийж болох бүхэл ажлыг хийж болно шүү. Төрөл бүрийн л ажил байгаа тийм. Одоо баар цэвэрлж болж чинь. Тэгээд цэвэрлэгээний ажлууд бол ингээд шат англиараа байж шít. Баар байж гин, буудлаа байж гин, боолж гин, гэр байгаа байранд нь очиж цэвэрлэгээ хийж гин тий. Золтол хүн очиж байгаа байхгүй. Тий нөгөө олон нийтийн талбаас цэвэрлж болдог шүү дээ. BWC Woolworths-ийн шал угаажуулж чинь хийж болох юм нь бол хүн юм зүгээр суухгүй л юм билээ. Тий. Яг нөгөө мэрэгжил шаардахгүй ажил гэвэл нэг тиймэрхүү ажлууд бол байж болоод байгаа юм тий. Заавал нэг тэгээ угаасаа тэгээ мэрэгжил шаардахгүй дээрэс нь дийлэнх монголчуудын хувьд хэлний асуудалтай байдаг учраас хэл нэг тэгж яах шаардаад байхгүй ажлуудын хувьд тиймэрхүү байгаа. За тэгэнгүүт одоо нэг юм байна. За намайг яг чамайг ирэхэж гэсэн адилхан байсан баг. Гэтэ намайг яг анх ирээд би чи 22 оны 8 сард ирсэн. Тэгэхээр тухайн үед намайг анх ирээд би тэгээд угаасаа нэг төмрийн ажил гээд бодсон барилгын ажил гээд төсөөлцөл ирж байгаа шүү дээ. Тэгээд тэр төсөөллөөр ажил хайж эхэлж байгаад яг нэг Брисбений зарын групп дээр төмрийн ажлын ч юм барилгын ажлын зарын группүүд дээр зар харахаар
хамгийн сүүлийнх нь 3 сард орсон ажлын зар байдаг байхгүй. Ажил маш бага байсан юм уу? Ерөөсөө багхгүй. Ер нь бол байхгүй гэсэн үг. Наач яг нэг ковидын дараах болохоор. Дөнгөж дараа шүү дээ. Яг нөгөө тэр оныхоо 2 сард нь хил нэгдсэн. 2 сарын 1-ээс нь хил нэгдэж эхэлжсэн шүү дээ. Тийм байна. Тэгэл миний харсан хамгийн сүүлийн зар 3 сар төлөө 4 сард Зар ажлын зар байж таарсан байхгүй. Тухайн үед би нэг тэр 2 юм уу 3 хүн билээ зар оруулсан байсан. Тэгээд чи 3 би чинь бараг тэрнээс нь 3 4 сарын дараа ирж байгаа шүү дээ. Тэгээд яг нэг үнэхээр зар дээр зар байхгүй. Тэгээд яах вэ гэж бодож байгаа. Яг тэр зүгээр зар хийсэн хүмүүс рүү мэдээж тэр чинь ажилуулдаг хүмүүс байж таараа гэж бодоод тэр хүмүүс зүгээр шууд хувь чадаар ажиллаа гоё гэж хайж асууж байгаа. Тохиолдлоор азар яг тухайн үед бид ажиллаа болоод 7 хоногийн дараа би шууд бараг ажилд ороод явчих болцсон байхгүй юу? Газтай байсан. Шууд энэ үйлдвэрт орсон юм шүү дээ. Үгүй юм. Шууд энэ үйлдвэрт. Аа тийм. Стал шүү. Тэгээ шууд үйлдвэрт ороод тэгээ тэр чигтээ ингэ явцсан. 180 ирээдтэй. 187. Тий, шууд үйлдвэрт орсон. Намайг бодвол зовлон үзэв. Тий. Тэгтээ чи бас болоогүй. Би чинь тэгээд бас их файнтай ирсэн байна шүү дээ. Тэгээд тухайн үед бол нэг төрсөн ахтал хэлсэн. Тэгээд сүүлд яг нэг нэлээд сүүлд тийш нэг жил гарны дараа нэг ингэ бичвэрээр нэг пост фэйсбүүк дээр нэг оруулсан. Тэгтээ ерөнхийдөө яг тэр нь болохоор анх би яг 22-ны 8 сард нааш энд ирэхдээ Инчанаар дамжирсан байхгүй юу. За. Тэгээ би Монголоос тэгээд чи хөрцөн амтан байгаа шүү дээ. Манай гэрийн амар олон хүмүүс баахан доллар мал гаргаж өгөхгүй те. Тэгээд ирсэн. Тэгээд муу баахан мөнгнүүд өгöd ингээд хамаатан хүмүүс өгсөн те. Тэгээд тухайн үедээ уул нөгөө надад ямар сонголт байсан гэхээр би банкнд очиод ч юм уу эсвэл өөрийнхөө ингээд хам банкныхаа карт руу ч юм уу эсвэл ингээд дансруу хийх боломж байсан байхгүй юу. Тэгээд хийг бодсон байж исэн чинь нөгөө хаанаас чи юунаас нь ч олоод гарцсан уншицсан мэдхгүй картаар гүйлгээ хийхээр амар шимтгэлтэй байдаг гэж сонсцсон. Харин тэгжсэн шүү. Тэгээд гүйлгээ хийх болгоод амар шимтгэлтэй байдаг гэж байна. Учир нь тогтхол бараг $100 өрөхээр л бараг $20 татах гэдэг юм шиг л тийм санагддаг. Тэр чинь мэдхгүй чинь хэдэн тоо гэж мэддэг. Тэгээд судлахгүй л байсан байгаа байхгүй юу мэдхгүй. Тэнэг л байсан байгаа байхгүй юу. Шимтгэлээс нь хайгаад би бүх байсан мөнгөө бэлэн мөнгө болгоод тэгээд нөгөө нэг юм машины бичгээрэмт хийдэг юм жижиг юм гялгарууд тэгээд дээр цэглэхандаг. Тийм цэглэхандаг гялгарууд дотор тэр чинь $5,100 л байсан угаас надад байсан. Ойролцоол ирсэн шүү дээ. $5,200 ч үлээ. Тэднийг бүгднийг яг нэг тусад нь хийгээд цэглэхандаад тэг би юм яг жакеттэй явжсэн. Тэгээд тэрнийхээ яг энтлийн дотортлын карман шүү. Энтлийн дотортлын карманд мөнгөө дангаар нууттай хийгээд энтлийн дотортлын карман төрөвчээ гадаад паспорт хоёртой цуг хийгээд тэгээд ингээд явж байгаа байхгүй. Тэгээд онгоцны буудалтыг үрч нэг ах тэгш нартайгаа ингээл тэрвэрлэлдэл зураг мураг ахуулаад ингээд наач чи явж байгаа л тэгэл хилээр ороод хилээр гараад нэг удаагүй онгоцондоо шууд суугаад тэгээд би нэг хамаатныхаа нэг ихчтэй цуг явж ирсэн. Тэгээ манай ихч шууд солонгос төр буух гэсэн үлдэх байсан. Би болохоор цааш нааш нисэх шаардлагатай байсан. Тэгэл би яг битэр солонгос төр буугаал манай ихч нөгөө шууд хилд авч яваал би наа нөгөө дэмжин өрхтөр нүлдээл хилд авахгүй шүү дээ би чинь. Тэгээ өөрийнхөө гетийг олж очиод тэгэл хамгийн дөрөнд гетээ олж очиж суугаал гоё хүүт юм авч умаарсан ам цангал те. Тэгээ тэнд дэж нэг юм түүц мүүз дэлгүүр нөгөө дэлгүүр мөл харагдаад байгаа шүү дээ. Зөмөр юм харагдаад байгаа шүү дээ. Кофе ч ууч маарч юм шиг те. Ойсон дэгтал. Тэгэл уух гэсэн чинь ингээд мөнгө байхгүй. Нөгөө ууттай мөнгө байхгүй. Тэгээ талдаа ингээд үтсэн чинь төрөвч гадаад тасарт байгаа байхгүй. Тэгээ талтнаас уут мөнгө байхгүй заяа. Ууттай байхгүй. Тэгэл пал явц. Яа юу илээ гэж бодоод тэгэл жилетгээ тайлаад бүх юмаа үзсэн чинь бүгдний кармаа үзсэн баг. Төрөвч гадаад тасарт байж таараа. Тэгэл үүрж бас үүргэвч бүгднийг задлаад нэг бүрчлэн задлаад нэг ном байсан номоо хүртэл задлаад бүгднийг задлж үзэж байхгүй. Тэгээд чамдаамаа задлж үзээд чамдаан дотор байх бүгднийг задлж тэр нэг гетийнхаа нэг буул бүх юм азал нэг бүрчлэн өөрж тавиад хайгаад болохгүй. Тэгэл пал явж. Монголд авчихсан. Мэдхгүй хаанаас мэдхгүй. Нөгөө тэрвэрлэлтэй л зураг ахуулаа явж байхдаа нэг танихгүй хүн дээр тэрвэрлэлтэй. Карманы болоос тэрвэрлэлтэй. Комитгүй одоо танихгүй хүн дээр тэрвэрлэлтэн гэж одоо тийм мэдээлэл муутай юм байхгүй л. Мэдгүй би одоо яг тэр хаана хайсан мэддэг. Тэгээд Монгол юм байна. Тэгэл Энчан дээр богол мөнгө байх. Нэг төрөгч байх. Тэгээ нөгөө хүмүүсийн нөгөө нэг төрөвчнийг нэг юм болонд нэг юм $5 $10 мөн Америк доллар мөн гэдэг явж идэг штэ. Тэгээ надад нэг яг тийм $5 л байсан байхгүй Америк доллар. Өөр мөнгө байхгүй. Тэгээд энд нөгөө нэг ширхэгч таньдаг хүн байхгүй. Би азар шууд Сиднейрүүд нисгтийг, Энчанлоо нисгтийг тэгээ Сиднейс нааша Брисбенлоо нисгтийг бүгдийг нь авсан байж таарад юу ч мөнгө байхгүй. Тэгэл тэр үедээ би гац төрсөн хатал яриад уйлал амар уйлж байгаа чинь ингээд 10 хэдэн сая төгрөг бүгд алга болсон тий. Тэгээ юу ч мөнгөгүй ингээл. Тэгээд ингээд би тэгээ Энчан дээр угаасна 2 цаг л 3 цаг л хүлээлттэй байсан удаагүй. Тэгээ тэндээ нөгөө $5 нэг ундаа аваад ууцсан чинь хариултанд бага вон аваад бүр мөнгө байхгүй заяа. Тэгэл Сиднейд буугаал дахиж өмнөдөө итгэхгүй бүх юма задлж үзэл. Тэгээд үнэхээр байхгүй заяа. Үгүй тэгэж байгаа юм чи үнэхээр байхгүй юм чи тэгээд тэгээд яг наангуудаа гадагшаа явж байгаа. Тэгээд дээрээс наангуудаа онгоцсон сууж үзэж байгаа. Наангуудаа мөнгө аялж байгаа. Тэгээд дээрээс нь тэгээд $5,000 зүдэн дээр ингээд алга болгож байгаа чи бүр ингээд бүх юм харахгүй болж байгаа шээ.
Тиймэрхүү байдалтай ирж байсан. Тэгээд Сидней дээр нэг 9 цагийн хүлээлттэй байж та тийм Сидней дээр нэг 9 цаг турч өгж байж байгаа. Тэр орондоо харин яа 9 цаг Сидней дээр тэгсэн шүү дээ. хоолгүй Бага. Тэгээд яг хаа тэнд Монгол руу найзууд руугаа ярьж хагаад нөгөө юугаар Wi-Fi оруулж Монгол руу найзууд руугаа ярьж хагаад нэг 2 сая төгрөглөө босгоод $1000 босгосон. Биш ээ 3 сая төгрөг гэдэг чинь 2 сая төгрөг чинь $1000 тий. $1000 босгоод тэгээ Монгол данс руу 2 сая төгрөг хийж аваад тэгэл нааш Brisbane буусан чинь шөнө 11 цагт бууж байгаа хэрэг. Харахгүй энд чинь нэг Монгол шиг санаад бүх юм ингээл бужинжидэг юм бол бүх нэвч байхгүй тий. Баг хүнж байхгүй тий. Хотын төвд нүрт юм байхгүй тий. Амар онгоцны буудлаас такси барьж мэдхгүй шүү дээ тэр чинь. Тэнд байсан таксинд сууж байгаа шүү дээ. тэгээ шулуулаад. Тэгээд тэнд цуугаал хотын төврөө төрөөд чинь надад $150 авсан. Өө. Би мэдхгүй юм чинь. Тэгээ мөнгө байхгүй замдаа ATM дээр зогсоод ATM-нээс мөнгө аваад тэгээд $150. Наач шинэ судалгаа хийгээгүй ш. Баг. Юус судалгаа баг. Тэгээ таньдаг үний ширхэгч хүн баг. Тэгээ байр мэрэ яаж болсон юм? Тэгэл энд нөгөө нэг юм backpacker гэж байдаг шүү дээ. Нөгөө аялагч нар зориулсан ороор төрөөсдөг. Тий. Нэг ширхэг орно хоногийн $20 $30 муулар гэх. Тэгээд нэг тийм backpacker-д ороод тэгээд тэнд чинь өрөөндөө ингээд 8 уулаа 12 16 байдаг. Тийм шүү дээ. Нэг юм өрөөнд дотор чинь ингээд 7 8 2 давхар орнууд бүгдэнд нь гадна янз бүрийн юм уус. Тэгэл тэн дунд чинь ороод нэг орон дээр начаад унтаа шүү дээ. Би тийм байранд 7 онс. Тэгээд хамгийн тэнэг юм. За одоо би энийг бас нэг хүмүүст бас анхааруулга болж хэлэх хэрэгтэй байна. Ямар нэгэн байдлаар гадагшаа урт хугацаанд явах гэж байгаа ч юм уу эсвэл ер нь гадагшаа явах гэж байгаа бол Mobicom-оос эсвэл Intel-с ч юм уу лизэндж авдаг утаснууд байдаг шүү дээ. Би тухайн үед яг нөгөө Mobicom-оос A52 ч юу лээ Samsung-ийн утас лизэндж авсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр утас нь Mobicom-ийн симнээс өөрөө авсан юм ажиллахгүй. Нөгөө нэг лизингээр авсан учраас наач нөгөө eSIM юм мэдхгүй би тэр мэдхгүй байна. Би тэр мэдхгүй байхгүй. Тэгээд өөрсдөө гарах зорилтгүй багхгүй. Тий. Өөр нөгөө юунтэй өөрөнд телефоны симээс нь ажиллахгүй. Тэгээд би энд ирээд нөгөө Brisbane дуучаа маргааш нь сим аваад хийх гэж ажиллахгүй. Авцас утас нь ажиллахгүй заяа. Тэгээ нөгөө визагаараа утас лизинж. Тэгээд нөгөө азаар нөгөө тийм лизэндэх боломжтой гэдэг байж таараа тий. Тэр их даваа талтай тий. Ямар ч аюул шууд цэглэх утас чихэж мөхөж тий. Бүх юм ер нь утасны дугаар дээр бүх юм лизэндэх гэдэг байна шүү дээ. Ер нь нэг $3,000 дотор бол хангалттай юмнуудыг зээл 3-4,000 бараг $5,000 ч юм уу тий. Доллар дотор хангалттай юмнууд шууд лизэндээ авах боломжтой болж байгаа тий. Тэр нь даваа талтай байж таараа. Тэгээ хамгийн анх нэг утас лизэндэж авч илаа. Тэгэхээр нөгөө хүмүүст анхааруулж хэлэхэд ер нь гадагшаа явах гэж байгаа бол тийм лизинг авсан утас байвал ер нь авч явах хэрэггүй шүү. Манай ихнэр өтөрс дундаа нэг утас дээрсэн шүү дээ Монголоос. Тий. За тэнд очиод утас авъя хоёлаа зүгээр нэг зараа гээд нэг утсаа зарангуудаа хоёр утсаа хоёулынгийн зарангуудаа зүгээр iPhone 6 хитээр авлаа 500 мянган төгрөөр авангуудаа нэг сим хийгэнгүүтээ наашид авах гэж ирэнгүүтээ энд хоёлаа айлтаа хоноол маргааш нь битүү шүүд Vodafone ороод утаслыг хоёулаа нэг утас лизэндэж авчихсан. Баар битүүний тэнж зүг байсан дүү. Тэгээ бараг л тийм тий. Битүүрийнх нь бас Монголоос хоёлаа тухайд хоёлаа iPhone байсан л та. Тэгтээ бас яс энд ирчүүл бас тэгж магадгүй л байсан юм байна. Юмиг яаж тийм. Яг iPhone яадгийг мэдэхгүй. Би бол нэг тухайд яг Samsung байсан учраас яг тийм асуудал гараад тэгээд манай ээж ч англид өгөх байхгүй. Тэгээд англиас бас ингээд нөгөө одоо O2 гэж байдаг шүү дээ. O2 гэдэг нөгөө утасны юу байгаа шүү дээ. Компани байдаг шүү дээ тий. Тэднийх нөгөө бас дугаараар англичин бас эдгийхт яг адилхан шүү дээ. Нийгэм ер нь адилхан. Тий. Тэгээд бас манай ээж ингээ утас лизэнд явуулахаар Монголд ирэхэд ажилтгүйсэн байхгүй. Тэгээд би тэрий чинь юун дээр нөгөө Тэди дээр очиж байгаа. Тэгээ Солонгосоос ирсэн утас бас тийм байдаг шүү дээ. Ялцсан сим билүү? Тийм суулгадаг байсан шүү дээ. Өөр ерөөс тэр симнээс өөр сим уншихгүй минийх тий. Тий. Ламбарт чаддгүй нэг тийм утас байдаг үлээ шүү. Тэг нэг тийм асуудалтай юм байна. Тэгэхээр нэг тийм асуудал бол байдаг юм байна. Хоёлаа дараагийн ярилцах юм гэхээр одоо юу байх вэ гэхээр 2 жил хагасан юм уу үеийг бодвол одоо ажлын олдооз гадуур ажлын байр за тэгээд монголчуудын ажил хийж байгаа байр байдал зэрэгт бол ямар өөрчлөлт гарч чад байгаа бэлээ. Одоо яг ямар хуу байгаад бол за Brisbane хотод одоо өөртөө амьдарч байгаа хотын хувьд гэж ярихад. За миний сонссноор бол ер нь юу яатсан бэ л дээ. Сайн үеийн ТV-д чангарчлаа шүү дээ. Тэгсэн. Сургалтын оюутны визтэй 5 грэш виз гарахгүй ч юм уу тий. Сурах боломжгүй ингээд агүй их гэр бүлүүд буцлаалтаа сая боломжгүй болоо. Тэнгүүд ажлын зар тавихаар ер нь бол хүмүүс баг холбогдож байна гэх юм. Тэгэхээр ажил олдсон их ажил хүн баг болчих. Хүн байхгүй л тий. Одоо ер нь одоо яг надтай зэрэг ирж исэн ч юм уу яг нэг 22 онд 23 онд ирж исэн хүмүүсүүд байна. Бүгд одоо нэг компанид ороод ажил жигд явж байгаа жигдэрсэн. Одоо ажиллаж болох шаардлага байхгүй тий. Тэд ч бас тогтмол цалин ингээд өсөө явж идэг учраас нэг шаардлага байхгүй. Солиул өндөр цалинтай газар л орно. Тий, солиул өөрийгөө өнлүүлээд өндөрөөл тий гэж байгаа юм. Тэнгүүд нөгөө бутцсан хүмүүсүүд чинь нөхөж ирэх хүн байхгүй болчихж байгаа. Тэгж байгаа. Тий. Бизнес шангалт ч юм уу ховорцож чинь. Тэгэхээр
ажил ер нь одоо олимп боллоо шүү дээ тий. Удахгүй олимп боллоо. Суул сонссноор бол Gaba Station нураагаар шинэ стадиум барина гэж байна тий. Манай Келэнгүрийн ажиутлын Виктория парк дээр бас нэг стадиум барина гэж байна. Тийм үү? Тий. Олимпик зориулсан бүр том амар том стадиум барина гэсэн топ төсөн. Одоо сая юун дээр хэд хоногийн өмнө бүх юм батлагдсан гэж ярьж байгаа шиг байна шүү дээ. Тэгэхээр одоо угаасаа ажлах хүчин одоо бүр л эднийх удаа угаасаа дахиад бүр авах уу? Энэ улс угаасаа бүр нэг улсаас бүр зориуд яг нэг гэрээгээр авчирдаг ажиллаж тавьчих. Магадгүй тий. Магадгүй. Бас тийм эсвэл бусад хотуудаас ч юм авчрах. Гэтэ бусад хотоосаас хэцүү бах тий. Тэгэхээр нөгөө нэг яг тэрэн дээр нэг одоо сая юм ба Тимкагийн хэлснээр бид эдийг анх ирэх үед үнэхээр ажлын олдоос бага байсан. Тэгээд тухайн үед нөгөө нэг ковид дүнг барагж ирсэн. Дөнгөж ковид дуусаад тэгээд визний гаралт ч гэсэн аягүй сайн байсан. Аягүй сайн. Эргээд нөгөө оюутнуудад татах гай. Тэгээд би нөгөө өмнөх нэг дугаар дээр бас нэг хэлж ирсэн нөгөө барыг хоосон цаас өгөхөд барыг виз гарахаар байсан гэх шиг. Барыг л худалж байна те. Аягүй тийм гаралт сайтай байж нэг хэсэг аягүй хүмүүс ирээд тэгээд тухайн үед угаасаа нэг цөөхөн ажлын байрт яг Brisbane бол нэг цөөхөн Монгол боостой Монгол компаниуд байдаг ч гэдэм үү. Тэгээд тэр хүмүүс цөөхөн хүмүүс авдаг. Тэрэндээ ингээд байгаа хүмүүс нэгээд хуваагдаад дууссан байж байгаа те. Тэгээд нэмж ирсэн хүмүүс нь ажил олдохгүй нэг хэсэг аягүй тийм ажлын олдоц аягүй хэцүүсэн шүү дээ. Тэгээд тэр үеэ бодвол одоо бол яг манай Brisbane-ийн хувьд бол ажлын олдоц бол аягүй өндөр байгаа. За тэгээд нөгөө ажиллах хүч бага байгаа учраас тэрийгээ дагаад яг цалингийн хувьд болохоор яг анх ирсний үеэ бодвол арай гайгүй боломжийн болсон байгаа тий. Тэгээд сая Тимкагийн ярьж байгаагаар ер нь бол угаасаа одоо ингээд 32 онд олимп болгож байгаа олимпийн бүтээн байгуулалт ерөнхийдөө багаар эхэлчихсэн байгаа. Тэгээд одоо ер нь жил их тусан бүрл ихсэн бүрл нэмэгдэн. Тэгэхээр нөгөө тэрийгээ дагаад ажиллах хүчний хомсдол гэдэг юм угаасаа дагаад үүснэ. Тэгэхээр ажлын хувьд олдцын хувьд бол айгүй боломжтой айгүй айтаахан үе ирчихсэн байгаа даа. Гэтэл эсвэргээрээ нөгөө Монголоос нөгөө наашаа ирэх хүмүүсийн тоо багассан, визний чангарал айгүй хэцүү болсон тийм байгаа даа. Манай нэг найз Пёртэд байдгийг гэр бүлээ. Тэгээд би сайхан нэг найзтайгаа ярьсан. Пёртэд нөгөө steel fixer, forum worker-оор спонсор виз өгж байгаа. Арай нөгөө хөгжмөгүй хот болохоор тий. Хүн татахын тулд тий. Хүн татахын тулд өгж байгаа. Тийм сураг гарсан. Тэгээд би тэрний талаар ерөөхдөө сонирхож асууж үзье. Тэгээд ер нь бол өгж байгаа юм байна лээ. Гэхдээ тэнд юу эсрэгээр юу байна гэхээр тэнд ажиллах болохгүй. Тий. Тэнд чинь нөгөө миний сонсноор юу гэсэн шүү дээ. Гадаа ажил юу айгүй хороод гэж сонссон. Айгүй халуун учраас. Тий. Тилт панел одоо бидний дийдэг панелийн ажлууд бол баг байдаггүй гэж сонссон. Дандаа үйлдвэрээсээ гараад очиод өгсөрдөг ч юм. Тийм юм байдаг. Гадаа хатхад айгүй юу байдаг. Конкрет авч чаддгүй ч юм уу. Эсвэл конкрет нь айгүй бол явцын нүн айгүй хурдан хатцдаг ч юм уу. Тиймгүй байдлаас болоод гадаа тилт панел хийхдээ айгүй хэцүү байдаг гэж сонсож ирсэн юм байна. Тэгэхээр зөвхөн үйлдвэрүүд л хийдэг гэж сонссон. Тэгээд цөөхөн үйлдвэртэй. Нэг үйлдвэрт нь бол нэг 50-60 Монгол ус байдаг гэж сонссон шүү би. Тэр барыг тэр дотор манай нэг найз явж байгаа. Тэгээд анх ирэхэд ирсэн ажиллаж байгаа цалингаа одоо ч гэсэн яг тийч хэрэл авч байгаа юм байлээ. Үйлдвэрийн цалин юм нэмэгддэг юм уу гэдэг. Гэхдээ бас үгүй шүү дээ. Яг эндэгтэй харьцуулбал манай эндгийн одоо Монгол компанитай харьцуулбал бас үгүй шүү дээ. Манайх ч бас хаа очиж бас багаар нэмэгдээд боломжтой нэмэгдээд явдаг шүү дээ. Өмөр боостой шүү. Тэгэхэд тэнд бол 2 жилийн өмнө яг барыг надтай зэрэгсэн. Надаас 2-3 сарын дараа л ирсэн. Тэгэл яг надтай адилхан үйлдвэрт ажилд ороод ихэсэн. Одоо авж байгаа цалин тухайд авч байгаа цалинтай адилхан байгаа. Одоо тэгтээ ингэж болох юм уу? Тэгээд одоо хүн зөвхөн эхнэр нь сурдаг уу? Тэ. Тэгээд эхнэр нь төгсөж шүү дээ. Тэгэхээр тэндээсээ виз мэдүүлээд тэнгуүтээ тэндээ виз нарчингуудаа нааш нүгэд ирүүлэх бол. Тий. Яг би ер нь бол тэрийг санал болгодгоор болгоцсон байгаа. Тэгээд чи энд ирвэл яг ажил мөдөрлөлийн удирдах айгүй боломжтой байгаа шүү гэдэг яг санал хэлсэн байгаа. Гэтэ нөгөөтэйгүр тэдний 3 хүүхэдтэй. Тэгэхээр тэнд нөгөө эхнэр нь сураад төгсгөр тэндээ нөгөө спонсор виз ч юм уу ингээд дараагийн виз мэзрээ хөөцөлдөх давуу тал боломжууд нь багаад байгаа учраас тэндээ байгаа. Үгүй тэндээ виз өгч гарч шít. Яг хөө тийм л дээ. Нүгэд нааш ирчихлээ шүү дээ. Тэгэхээр яг нөгөө тэнд хэрвээ спонсор виз авчвал тэнд компаниас салж чадахгүй шүү дээ. Тий. Нэг нь үлдээл. Тэгэхээр чи 3 хүүхэдтэй тэгээд яг хөө тэр мэргийг яг тэр хүмүүс тэгээд өөртөө мэдлэг шийднэс. Яг би бол мэдээж нөгөө нэг найз учраас санал болгоод хэлдгэрийг хэлсэн. Тэгээ нэг юм байгаа шүү гэж хэлсэн. Гэхдээ би яг зүгээр тэрнээс яг тэр хүний амьдрал ярих гэхээс илүүтэйгээр илүү их ярих гэдэг юм тэнд мэдээж ийм steel fixer forum worker гэдэг юу гэж юм бэ? Спонсор виз буюу шууд ажиллах эрхийн виз компанид гэрээгээд ажиллах боломжтой юм нөхцөл бүрдсэн байгаа. Ажил компани олж чадвал. Гэхдээ нөгөөтэйгүүр тэрүүгээ тэнд ажлын олд айгу бага байна гэдэг сураг сонссон. Гэхдээ бас баталгаатай бол биш. Зүгээр яг сонссон. Одоо наадад ч хүмүүс одоо үзэх юм бол ингэж ойлгох юм шүү дээ. Төмрийн нэгэ формыг нэдэглэх юм бол спонсор авчих юм гэж ойлгох юм шүү.
Тэрэн дээр чинь одоо нөгөө хилний оноо шаардна. Тий, хилний оноо шаардна. 5 юм уу 6 байх хэрэгтэй гэж сонсч ирсэн юм. 5.5 гэж шүү. Айлцуу. За тэгвэл тэгээд ямар ч оноотой байх хэрэгтэй юм байна тий. Хүнтэй ярилцаад ойлгох хэмжээний оноотой байх хэрэгтэй. Тэгээд мэдээж бас орд шинэ хүн байх хэрэгтэй. Мэдээж жил 2 жил нэг юм туршлагын байх хэрэгтэй. Тэгээд нэмээд нөгөө компани дээрээ жил танигдсан байх хэрэгтэй. Жил ажилласан байх хэрэгтэй тий. Тэр бол компаниас хамаарж байгаа гэж бодож байна би. Мэдэхгүй байна тий. Яг зөв тэрийг хүмүүс хэрэгтэй хүмүүс нь өөртөө яг судлаад ингэ сонирхоод үзнэ. Тэгэхээр яг энд нөгөө нэг спонсор виз авна гэдэг нь миний хувьд анх ингэ төсөөллөөр бол амар нарийн ур чадвартай. IT-гаар ажилладаг, эсвэл уурхаад өрөмжлөг төсөлгийн амар тийм нарийн чиглэлийн мэргэжлэр ажилладаг тий. Эсвэл ингээл амар мундаг тим хүн байгаал тэгэл нэг компанид ороод тэрийг өөрөө өстой мундаг гэдгийг үнэлүүлээл тэр хүнийг дэвэ компани чи манад байж үлдээж ажиллаач яг спонсорлол ингээд байдаг гэдэг ойлголтоор иржсэн байхгүй юу. Мэдээж нөгөө хүнд дэвэ хүмүүсийн нэг зарим нэг влог тий бичлэг юм үзгээр ер нь тийм л төсөөлөлт анх ирж байгаа штэ. Тэгсэн чинь энэ тарин эсрэгээрээ тийм боломж гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр хэн нэгэн заавал тийм нарийн ур чадвартай гэхээсээ илүүтэйгээр илүү их тухайн ажилдаа төвлөрөөд тухайн ажилдаа мэрэгшээд чадж ивэл заавал тийм нарийн мэрэгжлийн ажил байхгүйгээр спонсор виз авч энэ урт хугацаанд ажиллаж амьдрах боломж бол байгаа. Тэгээд тэрийг ерөнхийдөө хүмүүст нөгөө хэлхийн тулд мэдүүлэхийн тулд санийхыг бол ерөнхийдөө ярьсан байгаа шүү. За хоёулынгийн яриан ерөнхийдөө бол ингээд ер нь бол тоосхон өндөрлөлт өгч байна. Тэгээд хоёулаа угаасаа өөр илүүдтэй нарийн ширийн хүүхдтэй холбоотой, хүүхдийн сургуультай холбоотой, сургалтын төлбөр мөлбөртэй холбоотой ч гэдэг юм уу асуудлуудыг би угаасаа танаа их нэртэй дараа нэг тусдаа би явах подкаст хийн. Тэгэхээр танаа их нэртэй би тэр нарийн ширийн мэг бас ихнэрээс ч асууна. Нөхрүүд угаасаа тэр юм баг нарийн ширийн угаасаа баг мэдэхгүй байна. Орцохгүй шүү дээ. Тарих хөрөхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр хоёулаа 8 цаг тархиа ажиллаж ирж байгаа шүү. Тэгээ хоёулынгийн хувьд угаасаа нөгөө подкаст эхлэхдээ ярьсан. Ерөнхийдөө ажлын олдооч хүмүүсийн ажлын хийдэг ажлын талаар мэдээлэл өгөх зорилгоор энэ подкаст. Иймд бол тий. Австралид бол ер нь маш олон ажил юм байна шүү. Маш олон. Мэргэжил шаардахгүй шүү тийм ээ. Өөрөөснөөс их байдаг юм бэ. Өөрөөс их байгаа. Ганц төмөрийн ажил тасдагч ажил бай. Одоо энэ скутер унаа яваад байгаа нөгөө бие ментер гэдэг бааш. Тэрний батарейг солидог ажил бай. Дээвэр солидог ажил, усны хоолой солидог ажил, түлэгдэх шилдэг, моддаг шилдэг, өөрөө олоод явж чадах юм байна. Нөгөө вакуум цонхны үйлдвэр, бэлтааны солонгосчуудыг дагаад бэлтаа хийж явж болж байна тий. Тавилгын компаниуд дээр очиод тавилга өгсөрж болж байна, тавилга зүсгэж болж байна тий. Бүх төрлийн боломжууд нь байгаа. Өөрөө хаагаад өөрийнхөө сонирхсон чиглэлээ хаагаад ингээд судлаа явах юм бол боломж угаасаа байгаа. Гэхдээ мэдээж номер 1 хэл нь заавал тийм төгс байгаа. Заавал Монгол хүнийхэн доор монголчуудын ажил хийж бодохгүй хүмүүс бас байх шүү дээ. Байж болно тий. Чимээгүй ингээд нэг гоё аж төрийг дагаад тий. Яг гэр бүлээрээ тий. Одоо нөгөө монголчуудын одоо бид эдийн амьдардаг энэ кэлэнгүүч одоо Монгол таван болчихлоо шүү. Ер нь бол тий. Тэндээс тусдаа хол газар шүү. Чимээгүй амьдрий гэж бодож байгаа хүмүүс бол яг өөрөө яг зөвхөн гадаадуудтайгаа тийм ажлаа хараад чимээгүй ажиллаж яваад ажиллах юм зөндөө. Тэгээ нөгөө заавал баялга дээр ажиллаад халуун наран нэг гэж ажиллаад тий. Мэдээж нөгөө биеийн хувьд тийм хүч тэнхээний хувьд ч юм уу биеийн жоохон өвддөг ч барьдаг ч юм уу эсвэл заавал тийм баялга дээр ажиллах сонирхолгүй хүн байж болно шүү дээ. Тийм хүмүүс бол өөр юм ажиллах ажлууд тий зөндөө байгаа. Тэгээд тэрний бас нэг тод жишээ сая манай дүү маань ярьсан Uber X-гээд хүн зөөгд явах боломжтой. Тэгээд тэрийг одоо манай дүү чинь хүмүүс болохоор ингээд ажлын 5 хоног ажиллаад 8 цагаар ажилтгаараа ажиллаад тэгээд тэрнээс гадна Uber X 20 цагаар Uber X хийгээд тэр чинь баг 3 өдөр л хийх гээд байгаа шүү дээ. Тэгээд 7 хоногт баг $1000 авах боломжтой. Болчиход байгаа шүү дээ. Ер нь 4-р 5 дахь хагасан гэж явахад яг нөгөө шоуны цаг чинь эднийхт ер нь ерөнхийдөө 5-аас эхэлдэг. Яг 5-аас нөгөө газарчлага явдаг. Яг тэр үед нь зөөгд өгчин. Тэгээд нэг 8-аас 9-ийн хооронд идэж нам юм болчихдог. Хүн дуудахгүй. Таксинууд яг ингэж яг зогсоод байдаг. Тэгэл яг нэг 11-ээс нөгөө харих гэж байгаа ч хүмүүс байна. Баар марлах явах ч хүмүүс яг дахиад бууж юм л да. Яг тэр үеэр нь бас ингээ гүгүүд өчгөд бол нэг ер нь яг нэг 6 цаг хийхэд $250 мал тий хийчих байгаа байхгүй. Тэгэхээр ажлынхаа бус цагаар оройн цагаар ингээ хийх боломжтой. Хийгээд $750,000 олж байгаа бол тэрийгээ зүгээр бүтэн цагийн ажил болгоод заавал барилга дээр ажиллахгүйгээр шууд бүтэн цагийн ажил болгоод өглөө эрт хүмүүсийг нөгөө их ажилч сургуультай явж байхад нь зөөдөг. Өдөр нөгөө цайны цагаар зөөдөг тий. Орой ажил тарах үеэр нь зөөдөг. Тэгээ орой шоуных үеэр зөөдөг ч юм. Яг зөв цагаатаа тааруулаад зөөгөөд яваад хагаад 7 хоног баг $2,000 хийх боломжтой байх гэдэг. Хий явалт, сулж явалт байхгүй байхгүй тийм цагаар тааруулж юм. Тэгэхээр нөгөө бусад цагаар нь
хичээлдээ суудаг, бусад цагаар нь хүүхдээ авдаг, зөөдөг ч гэх юм уу. Өөр тийм боломжтой цагууд гарах боломжтой тийм ажил бас байдаг. Тэгээд 7 хоногт нэг $2000 Uber X-аар $2000 хийждэг болчих юм бол ер нь бол нэг төмөрийн ажил, барилгын ажил дээр нэг анх орсон ажилтнтай ер нь шинэ ажилтнтай баг дүүцэн. Шинж гэлтгүй ер нь бол гайгүй, ер нь дүүцэн. Энд нэг бороо ороод авширчих бол тий. Энд нэг бороо цаг агаараас хамаарал бид нар авчирчих юм бол тэр үнээс баг цалинтай болчих шүү дээ. Тэгээд нэрээ бас нэг даваа тал нь энд тэнгэр муугаараад бороо орхол юм бол таксины ирэлт бүр их нэмэгддэг. Тий. Хоол хөргөлт такси нэмэгддэг. Тэс гарч идэх болчих. Эсрэгээр бид нар оффроад ажлыг гэртээ сууж байгаа тэд нар бүр их ажилтай болж идэг. Яг ингээ нөгөө талаар юм даваа талтай. Тэгэхээр бит хөнгөн халуун наранд зоохгүй тийм кондишнтэй. Тиймэрхүү даваа тал боломжууд байгаа. Одоо жишээ нь ингэж бас болж байгаа байхгүй. Одоо Uber X-ийг нэг залуу танил л да. Хаяа таараа ярихаар одоо манай бид нар ч одоо 4 мөрөн зэгт эхэлдэг ч тий. Тэр залуу ингээ 4 гээр 5 гээрээс гардаг гэж. Өглөө асараа тий. Тэгэхээр нөгөө өглөө ажилд явж байгаа хүмүүс амирх. Эдрийгээ сайхан 9 хүртэл зөөчөөд тэг ажил эхэлчихэж шүү дээ. Тэгээ сулраад ирэнгүүт нь Amazon хийчихдэг гэж. Одоо өөрөө том шинтэй. Тэгээл Amazon-ороо одоо юу гэдэг 70 80 90 парсел 6 цагийн ажил аваад тэрний 3 цаг 4 цагт нь пижгнүүлж хийчихэд 12 гигт тарьчихдаг. Тэгэхэд өдрийн $500-600 болчихж байгаа. Болж ш тий. Өдрийн шүү. Тэгээд тэр чинь зүгээр ингээд нэг нь 3 5 орой яваг байгаа шүү. Тий, орой яваг байгаа. Тий. Зөвхөн нөгөө үүрээр гараад тэгээд өдөр нэг гээ харихад тэгээ 2-3-аас хүүхдүүд авчиж. Тэгээ 2 хүүхдээ дугууланд нөгөөд өгчих. Тэгээ нэг ингээд явах юм бол бас байгаа. Зөндөө өөрсдөндөө давуу тал гаргаад ажиллах юм бол тийм зөндөө. Хүсвэл тэгээд дахиад оройн цагаар нэмээд орлох юм тий. 2000 гаргасан хүмүүс ч байдаг. Энд жишээ бол яг full time Uber X хийдэг монголчууд маань зөндөө байгаа шүү тий. Гартаа оруулчихсан. Ажлыг нэг амархан харагдуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бол тиймэрхүү. За тэгээ битэрийн ерөнхийдөө өнөөдрийн ярих сэдвийн талаар товчхон мэдээлэл өргөх зорилготой ямар ч ийм дугаар байж таарлаа. За тэгээд би энэ дугаараас эхлээд энэ подкастынхаа яг ийм гол point, гол асуулт болох нэг асуултыг асууж эхлүүлэх гэж байгаа. Тэгээд дугаар болгон дээр тий чамаас хэлж байгаа. Тэгээд дугаар болгон дээр бүх хүмүүсээс асууна. Тэр нь юу асуулт хэрэг хэрвээ танаа ихнэр эсвэл чи заавал сурахаар биш ямар нэгэн ажиллах боломжтой ч юм уу одоо хийж байгаа ажлынхаа чугмаар ч юм уу ямар нэгэн байдлаар ажиллах боломжтой визээр ирэх боломж байсан бол хоёр тэр визийг авч ирэх ёстой. Ирэх байсан. Тэгэхээр сурах гэдэг нь номер 1 зорилго. Ирээдүйн зорилго болчихж байгаа юм л да. Эхний ээлжинд заавал сурах гэхээсээ илүү ингээд хэрвээ боломж байвал ажиллах шугамар ирэх боломжтой виз байдаг байсан бол тэр чугмыг ашиглаж ирэх байсан уу? Ажлаар нь ирчээд тэгээд магадгүй сурах байсан байна. Гэтэ энэ нөгөө сургалтын юугаас сонгосон дор одоо харамсахгүй шүү дээ. Одоо манай ихнэр маань он гараа 9 сар төгсөх гэж байна те. Одоо яг сүүлийн 1 жил хэлээ. Тэгээ нэг гүрийчих юм бол ихнэрийн чадвар мэрэгчлэр нь энд сурсан мэрэгчлэр нь ажилтай баг цалинтай ч байсан юм. Ажилуулыг хийж би бодож байна. Ихнэр маань яг одоохондоо сарай өгөөгүй лээ. Яг ирээдүйд өөрт нь хэрэгтэй л те. Хизээ нэг зэгт уусаа ботсон шүү дээ. Энд л одоо өвгөө юм болчихгүй дээ л те. Тэгээ очихт нь энд сургууль төгссөн сурсан мэрэгчлэр ажилтсан гэх юм бол одоо өөрт нь бол амар том давуу тал болчихж байгаа. Мэргэжлийн үлээ. Дата аналист. Тийм те. Амар гоё мэргэжил. Үнэхээр хэрэгтэй мэргэжил. Угаасаа одоо сурахад хэцүү юм байна. Тэгээд угаасаа одоо тэгээд ирээдүйд угаасаа ирээдүйч гэлтгүй одоо угаасаа бүх юм датан дээр суурилсан цаашдаа улам эрэлттэй байх боломжтой. Одоо энд бас одоо манай ихнэр сурж байгаа мэргэжилч өөрөө хэрэгтэй мэргэжилтэд орсон байна. Баг ихний 8-10 дотор ч байгаа шүү. 15 дотор байсан. Тэгээд бид өөр өөртөө сонгосон тий. Ер нь бол бас ирээдүйд хамгийн өндөр эрэлт хэрэглэсэн мэргэжил болох юм байна гэдэг. Мундаг мэргэжилтэй. Тий. Тэгэнгүүт одоо манай визтэй 2000 одоо он гар 9 сар дахиад дууссан шүү дээ. Он гараад гэж одоо 9 сар. Үгүй шүү дээ. 26 оны 9 сар. 26 оны 9 сар. дууссан. Тэгэнгүүт маг дахиад виз мэдүүлнэ. Тэгэхээр маг 485 ажиллах виза. Working visa руу шилжиж байна. Тэрэнд бас нэг тодорхой хэмжээний мөнгө төлөх байх. Гэхдээ тэр нь гайгүй юм. Сонсоход бол гайгүй юм шиг үлээ те. Тий, нэг хүний 6 юм уу 5 юм орчим $100 төлөх юм шиг үлээ. Тэгэхээр 2 хүүхэдтэй 24 $20 тий. Яг тэ тэгээд жилээр тэр үеийн $20,000 төлчих алгацчихад бол. Мэргэжил маань болохоор өөрөө нөгөө эрэлттэй мэргэжилгээд 5 жилээр хийх юм билээ. Гэхдээ эн чинь нөгөө 5 жилээр шууд виз гарахгүй мэн 3-2 гэж тасалтай юм. Бид эдийн даатгал чинь хамгийн дээдлэг 3 жилээр даатгал автай юм биш үү? Тэгэхээр нөгөө 3-2 гэж тасалтай. Тэгээ 3-аар 1 өгөөд тэгээ 2-оор 1 өгнө гэсэн. Тийм ээ. Тэр хугацаанд л одоо спонсор виз хайнда. Гэхдээ ер нь бол одоо баг багцаагаар бодоход одоо ингээ 26-ны 9 сар хүртэл ингээ сураад ажиллаад ингээ амьдарчлаа. Цааш нь үргэлжлүүлээ дахиад нэг 5 жил ажиллахад ирэхээр амьдраад дуусчлаа. Ер нь тэрнээс цааш баг буцах юм шүү. Үгүй би ер нь бол 2 хүүхдийн 10 жилийн төгсөж хийж үзсэн. Хайскул нь. Тий, хайскулын төгсөж чинь. Тэгээд 2 хүүхд маань өөрсдөө яамаар байна. 2 хүүхдтэйгээ сайн ярилцсан да. Тэгээд одоо 10 жилийн дараа гэдэг чинь том маань 18-тай, баг маань 14-5-тай.
төмөр инэгцэн явж Тэгээ автаа зөв төмөр ийн гэж. Танаа том чинь 18 зэрэг чинь төмөр инэг явж байгаа. Тэгвэл заална шүү дээ. Алах уу? Ажиллахгүй шүү дээ. Мэргэжлэр нь ажиллаж шүүх Мэргэжлтэй сургууль шүү дээ. Одоо өөрөө ажиллаж үзлээ шүү дээ. Ямар хүнд хэцүү гэдгийг мэдэрлээ шүү дээ. Нэг болох тий. Ингээ хоёр хүүхдээ бол арай тархиараа мөнгө олдог болмоор шүү дээ. Би яг нөгөө хоёлаа ярианы дундор би яг нэг чухал асууна гэжсэн юм мартчих. Тэрийг асуучих. Тэгээд хоёлаа ярьцлагаад дуусгая. Тэрний юу гэхээр Temcam маань болохоор өмнө Солонгост ажилладаг байсан. Тий. Тэгээд Солонгост хэдэн жил ажиллаа? Жилэл ажилласан. Жил гарan ажиллаж байгаад тэгээ бараг Солонгос бараг шууд ахгүй ирсэн. Монголдо буучаад тэгээд бараг шууд. Тэгээ ер нь бол бараг шууд ирсэн гэсэн үг шүү дээ. Солонгост байхдаа ямар ажилладаг лээ? Барилга. Тий. Солонгос дээр барилга дээр ажиллах. Энд барилга дээр ажиллах ялгаа юу вэ? За яг минийхаар бол энд жоохон хүн махчилдаг. Давуу тал сул тал. Австрал айгуу суулталтай. Монгол Солонгос ч өөрөө пом гэд билегийн сайхан бэлдэж зүйж шүү дээ. Аахан яг зургийн дагуу хийчдэг. Эднийх болохоор яг тийм даалгав шиг өрөөд тий даалгав шиг өрөхгүй гэдэг. Нөгөө пум нь тий пум яг гоо даалгав шиг хэмжээгээр өргөн сайхан гэдэг өрөөд тавьчихдаг тий. Өрөөд дээшээ бол дээшээ доотлын давхрын дээшээ зөөгдөл орчдөг. Тэгээл энтхийх болохоор тий бараг бүрэн зүтгэл байран тийм бүр өндөр байр байхгүй бараг ихэнх бүрэн зүтгэл байхгүй болохоор нэг юм сонин одоо монголоор бол нөгөө хавтан байж хар хавтан. Тэр хавтангаар хайчлал жижиг том янзаар өрөөдөөл хард амар их тулаас ивэсий гээл чинь нэг хүнийг юм ажилтаа байлгах гэдэг юм шиг үгүй юм шиг те. Уг нэг хүн нэг цаг хийгээл гарчих юм дээр тэнд хоёр хүн бараг 6 цуглууд. Тэгэхээр л энэ дөөс ингэ барилгын ялгаа нь удаашрлын ялгаа нь амар гарч. Солонгосч бол хурдан шүү дээ. Ягаад тэгэхээр тэд нөгөө нэг солонгосч одоо монголчууд ажиллаж чинь, хужаанаар ажиллаж чинь, вьетнамууд тэгээ нөгөө нэг бүр орнууд байгаа шүү дээ. Тэд нар чинь ингээл 78 ингээл нэг солонгос компани барьгаад байна. Тэнгүү тэд нар чинь нөгөө хүмүүс чинь мөнгө төлж ажиллаж байгаа учраас цөөхөн цагаар үр бүтээлтэй ажиллах гэдэг. Амар үр бүтээлтэй ажиллахын тулд амар шахдаг. Тэгээ нэг юм солонгос та нөгөө одоо даамал юм уу да байл монголоор л тамхил татахгүй зүгээр суучлахгүй тийм ч юу юм. Тэгвэл ийм шүү. Би чиний ярьснаас бол яг эндхийн яг барилгын барих явцын хувьд удаан байж магадгүй. Гэхдээ нөгөөтэйгүр хөв хүний хувьд давуу талтай юм шүү. Энд чи чийл шүү дээ. Харин тий. Тэр тэр сул тал биш давуу тал юм шүү. Үгүй баха. Миний бодлоор л тэр тэгж ажиллах юм бол ер нь бол итгэхгүй ягаад чи хүний амар махчлаад идэв юм аа. Хадаасаар уг нь солонгос дан барилгаа барьдэн шүү дээ. Эдийн бол дан шүрүүг бэр. Гарант. Тэгэхээр яг зүгээр тэнд нөгөө одоо жишээ нь солонгост яг энэ одоо жишээ нь энэ нэг жижигхэн блокийг солонгост нэг хүн 2 цагийн дотор хийдэг гэсэн бол энэ дээрээ 2 хүн 6 цагийн дотор хийх гэдэг шүү дээ. Яг ажлын байраар амар хангаж байгаа л да. Ажлын байр нэгдүгээр хангалттай болж байгаа. Хоёрдугаар тэр хүмүүс бие дамар шүү дээ. Тэр давуу тал 50 гадаа халуун өвдөх жижигхэн блокийг чинь тийм олон цаг хийх гэж гоё юу? Зүгээр шүү дээ. Угаасаа хүсээгүй тэнд 8 цаг ажиллах ямар ч энд нөгөө нэг яг юу л ахгүй юм байна л да. Одоо солонгосын давуу тал нь бол яг нэг бэлэн хийв хашмал байж байгаа шүү дээ. Энд болохоор байхгүй учраас тэр нь л яг гараар хийгдэж байгаа. Яг бокс босох гэж байгаа бол яг л дөрвөн талд нь дөрвөн хар хавтан гадаа зориулсан. Яг тэрэндээ зориулсан хавтан гад үсэл те. Хүний тухайн хүний ур чадвар шаардж байгаа. Тэгээд нөгөөтэйгөр цалин, энтхийн цалин, солонгосын барилгын цалин. Тэгээд мөнгө хураах боломжтой тал дээр. Би ягаад тэгээд нэг асуугаад би өөрөө солонгост очиж ажиллаж үзээгүй. Тэнд ямар барилга ямар байдгийг мэдэхгүй. Яг Монголд бол мэднэ. Гэхдээ солонгост яг ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ тэрнээс илүүгээр сонирхол татаад байгаа юм нь солонгост барилга дээр ажиллаад авах цалин, энд ажиллаад авах цалингийн оронд хэр их зөрүү ялгаа байдгийг. Дээрээс нь солонгос за хэрвээ гэр бүлтэйгээ байвал, Австралид гэр бүлтэйгээ байвал мөнгө хураах боломж хэр байдгүй. Тэгээ угаасаа нөгөө гадагшаа явж байгаа Монгол дийлэх монголчууд мэдээж тодорхой хэмжээний 5-4 хураах талтыг те шаардлагатай байдаг. Угаасаа тэрний төлөө бас нэг явдаг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр аль нь илүү боломжтой юм? Туулсан юу алгаа, туршлага алгаа. Яг зөвхөн багцаар л багтаад үзэхгүй. Эдгээр Австрал нь илүү баха. Гэхдээ нөгөө талаас солонгост чинь хараа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг янз бүрийн төлбөр мөлбөр гэх гээд авах зөвхөн байрны төлөв төлөх. Таг ус газа төлж чинь. Тэгэхээр бас барьцангуй баг. Тэгээд гуруулаа амьдэрдэг бол яг хөтэ нэг өрөө байранд гэхэр чинь нэг сарын 500 мянга ч 600 мянга вон байранд л амьдэрч шүү дээ. Энд чи болохоор бүх юм яг хууль ёсны шүү дээ. Нэг нь сурахаар бол сурахаар гэр бүлтэй бол гэр бүлтэй. Ганцаараа ирсэн чинь энэ сургуулийн төлбөр төлнө, гэр бүлтэйг ирсэн сургуулийн төлбөр. Тэгэнгүүт цалингийн системийг болохоор энд 7 хоног болгон бараг солонгос сарын цалингийн энд 7 таа. Тэгэхээр Австрал цалингийн үнэлгээ нь өндөр ч гэсэн буцаад зардал нь өндөр. Тэ байрны түрээс 7 хоног. Солонгост болохоор цалин сарда. Гэтэ ер нь л яг сайн одоо олон жил 5 6 7 жил болсон барилга дээр ажилладаг найз минь бол нэг баруун 200 мянган вон юм уу да өдрийн. Тэгээ сартаа нэг цалингаа авах. Тэгэхээр нэг 6 сая вон авах юм уу да. Тэгээ одоо тэр чинь 5 6 сая орчим. Тий, тэр чинь одоо Монгол руу хуржүүлэхээр чи идэв. 10 сая орчим төгрөг. Тэнгүүд энэ чинь болохоор би чинь 7 хоногт нэг 2000 жоохон гаргаад авчихна гэхэр чинь. Бараг дөнгөд юм болох.
Ер нь ойролцоо баг. Тий. Тэнгүүд миний одоо 7 хоног болон 2000 чинь 4-7 хоногтой бодохоор чинь $8,000 болчих. Тэр чинь бас 16 мянга болчих юм. 16 сорж. Тий. Тэгэхээр ер нь нэг юм 5-6 сая нэг юм зөрүүтэй тэгэл. Тэнгүүд юм чи зардлаараа өндөр. Тэнд болохоор зардлаараа багтай. Тий. Тэгээд яг би энэ дэр нөгөө яг наадан дээр чинь тулгуурлаад яг юу гэж хэлэх гээд байгаа бэ гэхээр хаач байсан гэсэн, Солонгост байсан ч гэсэн, энд байсан ч гэсэн, гэр бүлэрээ байсан ч, ганцаараа байсан ч алин жалгаа байхгүй. Санхүүгийн сахилах баттай өөрөө мөнгө хураах, далт хийх, зорилготой хүсэл эрмэлзэлтэй байгаа л хүн байвал хаанч ажиллаад ямар ч ажил хийгээд мөнгө хураах, далт хийх боломж нь байгаа. Монголд ч хураад. Монголд ч байгаа. Тий. Үнэхээр чадахгүй бол аль алинд нь ч чадахгүй. Тий. Эсвэл аль алинд нь үнэхээр зүгээр заавал хураах шаардлагагүйгээр гоё энжи хийж мөнгө үрж манайх тэгээд чийвэл тэгсэн ч байж болно тий. Манай гэр бүл яг тэгээд юм. Тэгээд би бол танаа гэр бүлийг ойлгоод байгаа шүү дээ. Угаасаа хүссэн эхнэрийн сургалтын төлбөрийг төлж байгаа, хоёр хүүхдийн сургалтын төлбөрийг төлж байгаа. Өрнүүд угаасаа их байгаа. Тэгээд тэрийгэ төлж байгаа. Тэгээд эхнэрийнхээ төгсөлөө угаасаа ингэж энж хийж байгаа. Тэгээд тэрнээс хойш угаасаа төлбөрийн хувьд хөнгөлөгдөд зөөлрөд ирэх учраас тэрний дараа бодох болчихсон гэдэг. Улааг үзэж байгаа л ирсэн л таас. Тэгээд тухайн үед яг тэгжсэн. Эхний 2 жил ер нь мөнгө хураах тий. Ер нь нэг жигдэрдгүй маа. Ер нь улааг сонсчихсан байна. Тэгээд би яг за 2 жил гэдэг чинь эхний 1 жил хэлний бэлтгэл мастертаа ороод эхний 1 жил за дараагийн 1 жил за ер нь 3 жилээс угаасаа мөнгө хураахгүй байна. Яг л одоо үнийн төлбөрийг хэлээд явах тий. Эдэл дуусах юм байна. Тийм одоо энэ 3 хүний сургалтын төлбөрийг хэлээд явах байна. Тэр чинь бихнэрээс ч асууна. Тий тэрийг л тийм. Ямар ч хэлсэн л манайх одоо аль болох багаар төлөх. Энтхийн чинь сургуулийн төлбөр мөлбөч гоё шүү дээ. Сараар нь гоё план згоогоод боломжтой мөнгөөрөө төлөө чинь тий. Хоёр хүүхдийн чинь сараараа план дээ. Эхнэрийнх болохоор 3 сартаа нэг. Тэгтээ 3 сар өнжөөд 4 сар дарааллаад надаас 3,000 байд. Тэгэхээр 12,000-ыг 4 сар дарааллаад 3 гэж төлнө. Тэгэхээр ер нь жоохон өндөлт жоохон бага л байна л та. Үгүй тэгээ угаасаа тэгээ яг нэг сурж байгаа үед бол угаасаа өндөн гэж хэцүү шүү дээ. 7 хоног байрны ажилгүй суухгүй тий хоос он 2 идэхгүй гэдэг шиг яг угаасаа мэдээж их тэгж амар тийм гачигтаад байгаа юм бол байхгүй. Хангалттай идэж ууж байгаа. Хүүхдүүдийнх өссөн юм аваад тий. Манай тэргийн ууч нэг тийм бүтэж гачигтаад юм байхгүй тий. Тэгээ болж байгаа. Тэгээ амар бүр хар ажил хийгээд өдөржин шинжингийн ажиллаад тийм адуу мал шиг болоод байгаа бас байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг ажлаа нэг 8 цаг 10 цаг ажиллаад нэг сайхан ажлынхаа цагаар ажиллаад хагас бүтэн зэндээ нэг амарчиж байгаа гэл тий. Энтхийн амралтын цаг болох гоё шүү дээ. 8 цаг гэдэг чинь 2 гээд гарчиж шүү дээ. Тий. Өдөр 2 цаг. Тэгээд 2-оос хойш хүүхдүүдтэйгээ гэр бүлтийн хангалттай цагийг өнгөрөөх боломжтой. Тий. Маргааш өглөөний 4 цаг болтол тий. Үүрийн 4 хүртэл зөндөө цаг шүү дээ. 10 цаг амарч. Нэг талаараа нэг орой эртэл унд сурах юм гарч байгаа. Тэгээ ер нь бол одоо ингээл гоё жигдрээл одоо яг оны дараас гоё жигдрэх юм бол бүр эйгүү гоё амьдрий гэж бодод байна. Энд бол бүр гоё амьдрий гэж бодод байна. За яг гоё ингээл үрээл. За тэгээ ямар ч темпката баярлалаа. За тэгээд ахахан хийж байгаа ажил дэм болоод тусуулаад ирж ярилцлаганд ороод гоё нэг нүгөө ярилцаад хоб бацсанд баярлалаа. Тэгээд цаашдынхаа зорилгот нь ажилт нь амьдралд нь карьерт нь эхнэр хүүхдийн сургалтанд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Өөрсөндөө баярлалаа. Баярлалаа. За ингээд Big Point podcast-ийн маань 4-р дугаар энэ төрөд өндөрлөө. За тэгээд бид бүхний дараагийн дугаарт маань илүү сонирхолтой мэдээлэлд илүү сонирхолтой зочингууд оролцсон учраас та бүхэн лайк, шеэр хийж бидэнтэй хамт байгаарай. Баярлалаа. Баярлалаа. Юу. За энэ ч тоо урт юм байна. Нуруугаар хөлс. Гайгүй бас чи сансныг бодгоо чи тэр хурдан дуусглаа. За